За сайн байцгаана уу? Амралтын өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу? Лайв үзэж байгаа номтой болог пэйж үзэг дагдаг бүх даагч нартай, бүх сурагч нартай, бүх сонирхогч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүр маш гоё сэдвээр ярихаар бэлдээд яг одоо цаг зав гарч байгаа учраас та нартай лайв буюу энерги ба чакра хэмээх лайв цуврал нэвтрүүлгийнхаа 81 дахь дугаарыг ороход бэлэн болсон байна. За энэ сэдвийг болохоор хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, за гэр бүлтэй, гэр бүлгүй бүх төрлийн хүмүүс энэ сэдвийг бас нэг сонирхоод, сонжоод, бас хуваалцаасаа бас нэг ингэ сонсож үзээсэй гэж би бодож байна. Яагаад гэвэл яг одоо энэ сэдвийг би та нартай хуваалцахын тулд яг одоо энэ мэдээллийг хуваалцахын тулд маш олон зүйлийг туулж, маш олон зүйлийг мэдээж, мэдэрч за одоо бэлэн болсон. Одоо энэ сэдвээр хүмүүст гоё өөрөө олж мэдсэн зүйлийг хуваалцахад бэлэн болсон гэж бодож байгаа энэ цаг мөчтөр энэ цаг мөчтөр ирсэн учраас та нартайгаа хуваалцахад бэлэн болоо сууж байна гэж байна. Заагийн Монгол хай сайн уу хаа фильтргүй лайв уу гэсэн байна. Тийм ээ. Facebook фильтрг болсон байлээ. Би хувьдаа бол маш баяртай байгаа. Яагаад вэ гэвэл ер нь бол гоё тий сайхан фильтр ч гэсэн гоё л да. Гоё өнгө мөнгө нэмээд хүнийг гоё харагдуулдаг ч гэсэндээ ер нь бол гоё ингээ өөрийнхөө дүр төрхөөр царай зүсээр ингээ видео бичлэг хийх нь бас л гоё тий. За тэгээд өнөөдөр ингээд маш гоё сэдвээр ярихаас гадна өнөөдөр бол би нэлээд урт тайван сайхан ингээд нэг сэдвээ бүгдийг маш сайн энэ маш чухал сэдв учраас маш сайн ойлгуулахыг хүсэж байгаа учраас би нэлээд удаан ярилцсанаа. Тийм учраас яг гоё цаг завтай байгаа. Тэгээ зүгээр нэг юм сонирхоод сонсох биш те. Зүгээр нэг сонсоод ингээд өнгөрье гэж бодож байгаа биш. Бүр ингээд зүрх сэтгэлээрээсээ сонсъё. Бүр ингээд чихээрээ сонсох биш. Зүрхээрээ сонсъё гэж бодож байгаа хүмүүс маань энэ лайвтай хамт байгаарай. Энэ видеотой хамт байгаарай гэж хүсэж байна. За би бүх өөрийнхөө видеонуудыг YouTube channel руугаа оруулдаг, YouTube сувг руугаа оруулдаг. За хоцорсон, гадаадаас үзэж байгаа цагийн зөрүүтэй хүмүүс маань бас тэндээс үзээсэй, сонсоосэй гэж хүсдэг учраас тийм учраас та нар маань яг энэ describe дээр ингээд би YouTube channel сувгийнхаа нэрийг линкийг тавиад нэрийг биччихсэн байгаа. Та нар манаас миний YouTube сувг руу ороод дагаад тэндээс бас нөхөж сонсоод ер нь ингээ аливаа юм чинь хүн нэг удаа сонсоод ингээд бүрэн зүрх сэтгэл бүх тархитлах нь нээгддэг байхгүй юу? Нэгээс ингээд 3 удаа сонсч ич хүн ингээд бүр 100% үг үсэг ширхэг эдис бүрийг сонсож ойлгодог учраас давтаж сонсох нь бас айгүй үр дүнтэй байдаг. Одоо ингээ надтай хамт байгаа лайвд байгаа бүх хүмүүс маань дахиад бас давтаж сонссон ч гэсэн ер нь бол нэг гэмгүй нэг буруудаад авах зүйл байхгүй. За тэгээд өнөөдрийн лайв бол би лайв одоо энерги ба чакра хэмээх нэвтрүүлгийн 81 дахь дугаараа ер нь айгүй гоё тайван. За тэгээд нэлээд нухацтай сэдв учраас намайг одоо ингээд ийм хүн үздэг, хүний энергиг зэдэг, ажил хийдэг болсон цагаас хойш өргөлж хүмүүс надаас асуусаар ирсэн сэдв учраас энэ удаа би илүү сайхан тайван дэлгэрэнгүй ярьж өгье гэж бодож байна. Тийм учраас ингээд энерги ба чакра нэвтрүүлэг ерөөхдөө нэг цагийн хугацаатай лайв. Би нэг цагт багтаагаал ингээд бүх өөрийнхөө олж мэдсэн зүйлүүдийг аль болох хурдан ингээд яриа л те. Цагтаа багтаахыг боддог. Нэг цагаас илүү удаан бахаар нэгдэж ухаан бас залхах болов. Хоёрдоо ч бас хүний цаг завыг хүндэлдэг те. Гэхдээ энэ удаа илүү ингээд удаан ярих байх шүү. Тэгэхээр та яг нэг гоё тухлаа суучих те. Сонсё гэж бодож байгаа хүмүүс нь гоё тухлаад за удаан яг надтай ярилцж байгаа юм шиг зүрх сэтгэлээсээ ингээд ярилцж байгаа юм шиг гоё тухалд суугаад сонсоосэй гэж хүсэж байна. Яг ингээд яаруу санд руу орж гараад ч юм уу. Ингүүл ойлгохгүй шүү те. Эсрэгээрээ за окей энэ сэдвд нэг чихээ тавьж үзье, зүрхээ тавьж үзье, өөртөө байгаа энэ амьдралдаа тохиолдож байгаа үйл явдлуудыг ингээд дүгэн цэгнээд бас дүгнэж үзье гэж бодож байгаа хүмүүс маань энэ лайвд орж ирээсэй. Мөн тухалд суугаад надтай гоё чөлөөтэй ярилцаасаа гэж хүсэж байна. За тэгээд намайг сонсдог, мэддэг хүмүүс орж ирсэн байх. Магадгүй анх удаа үзэж байгаа сонсож байгаа хүмүүс байвал лайв хийхэндээс би өөрийгөө танилцуулъя гэж бодож байна. За энэ сэдвийн өнөөдөр яг сонгож байгаа сэдвийг ярихын тулд бас би өөрийнхөө талаар ингээд баг зэрэг танилцуулах шаардлагатай боллоо. Тийм учраас та нар маань гоё. Окей, өнөөдөр амралтын өдөр шүү дээ. Хэдүүлээ маргааш гоё амрах учраас энэ сэдвийг сонсноороо та ингээл ядрах ч юм уу, цагаа дэмий өрсөн юм шиг тийм цагийг тэгж цагийг өнгөрөөхгүй гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл хүн бүрийн амьдралд хизээ нэгэн цаг тохиолдох, яг одоо тохиолдож байгаа ийм зүйл учраас
Сонсё гой цасарж байгаа газар маань гэсэн байна. Окей, ямар гоё юм бэ те. Маш гоё цаг мөч, маш гоё момент ингээд тохиолдсон байгаа юм байна. За окей. За би номтой болог пэйжүүдийн модератор багш Мишкагаа. За миний жинхэнэ нэр бол өөр те. Гэхдээ миний Мишка гэдэг нэр бол миний багаас миний эцэг ээж авдуудаас сурцсан. За тийм нэрээрээ ингээд сошиал орчинд ажиллаа хийгээд бусдад танигдаад явж байгаа. Би өөрөө ч нэрэндээ аягүй бас дуртай. За тэгээд энэ ажлыг хийгээд одоо би яг ямар ажил хийдэм бэ? Магадгүй одоо ингээд дөнгөж сонсож байгаа хүмүүс байж магадгүй юу хийдэм бэ гэхээр би аура энерги хүмүүсийн энергийг үзэж шалгаж өгд юм аа. За мөн би бусдын төрсөн он сар өдөр овг нэрнээс нь амьдралын код буюу тухайн хүнтэй одоо холбоотой мэдээллүүдийг тайлж, таниулж, тайлбарлаж өгөхийг хичээдэг юм аа. За миний өөрийн бас нэг ур чадвар, тухайн хүний өөрийн нэг чадвар гэж байгаа ч тийм тэрхүү чадвараараа би бичгийн хэвнээс нь тухайн хүний сэтгэл зүйд нь нуугдсан трама, асуудал, айц хинт ч хэлж чадахгүй ингээ нуугдсан зүйлүүдийг нь гаргаж ирээд та ийм зүйл дээр ажиллах шаардлагатай байгаа юм байна шүү гэдгийг тайлбарлаж мэдээллийг нь өөрт нь байгаа мэдээллийг хүмүүс ч ингээ мэдчих чаддгүй байхгүй юу. Өөрийгөө ч мэдэхгүй нэг нь бид нар амьдарч шүү дээ. Тэгэхээр ингээ мэдэхгүй мэдээдж байгаа юм шиг бүдэг бадаг байгаа үл итгэж байгаа тэр мэдээллүүдийг нь баттгаж өгөх зорилготой, мэдэхгүй байгаа мэдээллийг нь гаргаж ирэх зорилготой тэрхүү мэдээллийг сонссны дараа хүний бас өөрийгөө үнэлэмж, өөрийгөө олох тэр аялалд нь баагч батгай одоо тус нэмэр болох юм болов уу гэж бодож одоо ийм ажил хийх юм байнамаа. За миний амьдралд нэг хэсэгт ингээд амар амгалан гэдэг зүйл айгүй хэрэгтэй тий амар амгалан л гэж одоо юу юм бала хаана байд юм бэ гэж эрэл сурал хийжээс үед байдаг. Тэрнээс шалтгаалаад би meditation буюу бясалгал гэдэг зүйл рүү орж исэн. Бясалгал гэдэг зүйлийг уншиж үзээд, туршиж үзээд, хийж үзээд за энэ зүйл бас хүний амьдралд зайлшгүй байх ёстой байна. Хүн ингээд амьдралдаа шүдээ заавал угааж амныхаа бохирдлыг арилгах ёстой байдаг шиг сэтгэлийн бохирдлоо арилгана гэдэг зүйл чинь асар том мэдлэг, чадвар бидний амьдралдаа ерөөсөө уялдаа холбоотой зүйл юм байна штэ гэж ойлгоод бясалгалыг хийж сурсан, хийж үзсэн, мэдсэн сүлдээ надад нэг өөрийн одоо нэг бас ингээд хувь хүний одоо өгөгдөл гэж байдаг байхгүй тий. Тэр өгөгдлөөр надад одоо бясалгалыг зааж байгаа хүн маань чиний дуу хоолой маш хүчтэй, чи бусдыг командалж, удирдах, чиглүүлж чаддгаа. Тийм учраас чинь бясалгалыг бусдад заавал их чадхаар тэг сайхан болно шүү гэж ингэж зөвлөсний дагуу би өөрөө ч гэсэн хүссэн. Яагаад гэвэл амар амгалан хайгаад явж байхдаа бясалгалтаа таарад ямар гоё зүйл юм бэ те. Энийг бусдад хэлээд өгчүүл ямар гоё юм бэ гэж зүрх сэтгэл маань догдолж байсан учраас бясалгал гэдэг зүйлийг танхимаар зааж эхэлсэн. За одоо ингээд би шалтгаангүй бясалгал гэж өөрийнхөө одоо нөө мэдс сурсан бод бясалгалыг ингээд монголчуудынхаа яг энэ өөрийнхөө олж авсан мэдлэгтэй тааруулж шалтгаангүй ер нь шалтгаан чирэггүй л бясалгал хийх ёстой юм байна штэ гэж өөрөө бодсон учраас шалтгаангүй бясалгал гэдэг нэрийг өгөөд бод модны одоо бясалгалыг хийдэг юм аа, заадаг юм аа. За тэгээд энэ зүйлийг хийгээ явж байхдаа ярих ур чадвар, бичих ур чадвар гэл хүний дотор ч ухаад байвал асар их юм гарч ирд юм байна. Тэр болгоноос өөрийнхөө таньж мэдсэн зүйлүүдийг онлайн сургалт, онлайн хичээл болгоод таниулаад, бусдтай хуваалцаад дуу хоолой, ярих ур чадвар, хоолон чакра гэдэг чинь бидний хувьд асар том сүнсээ хөгжүүлэх асар том арга хэрэгсэл юм байна штэ гэдгийг олж мэдээд ярих бясалгал, бичих бясалгал гэдэг онлайн сургалтуудыг өөрийнхөө мэдлэгийн хүрээнд те тааруулан боловсруулан гаргаад заагаад ингээд явж байгаа. Одоо миний энэ ажлыг хийснээрээ би одоо 3 4 дахь жил рүү ингээд олон танигдаж эхлээд 3 4 дахь жил рүүгээ орж байна. За нэг ийм зүйл хийдэг, энэ зүйлүүдийг хийгээд явж байгаа хугацаанд надаас ингээд хүнтэй уулздаг ажил, хүнд зөвлөгөө өгдөг, хүний мэдээллийг танилцуулдаг ажил хийдэг хүний хувьд би одоо ажлын онцлог гэж байгаа шүү дээ. Ажлын онцлогоороо маш олон хүмүүстэй уулзж байсан. Тэдгээр хүмүүс надаас настай, надаас дүү, надаас мэдлэгтэй, надаас мэдлэггүй гэл янз бүрийн те зарим хүмүүс нь үнэхээр амьдрал ах уу бүх зүйлээрээ надаас ч дээгүүр хүмүүс байх, албан тушаал карьерийн хувьд надаас шүндөр байх тийм тохиолдлууд асар их гардаг. Тэдгээр хүмүүстэй уулзаж учраад зөвлөгөө өгөөд ингээд явдаг. Тэдгээр бүх хүмүүсийн одоо миний үзсэн бүх хүмүүсийг 100% гэж үзвэл 100-ийн 80% нэг л зүйл дээр маш их травматай, асуудалтай, дөнгөтэй байдаг. Энэ бол гэр бүлийн харилцаа байдаг. Би яагаад ийм хүнтэй суудсан болоо? Би хэрвээ жоохон ийм хүнтэй суудсан байсан бол, арай дээр хүнтэй суудсан байсан бол би илүү сайхан амьдрах боломжтой байлаа ч гэдэг юм уу те. Энэ өгүүлбэрийг маш олон удаа би сонсч ирсэн хүмүүсээс би өөрөө ч яг тэгж бодож явдаг байсан. За ингээд гэр бүлийн харилцаа гэдэг бол маш чухал зүйл юм байна гэдгийг ойлгож мэдчихэд
өөрийн мэдлэгийн хүрээндээ л би зөвлөгөө өгдөг байсан. Өмнө нь бол одоо яг ингээд миний бүх одоо YouTube channel дотор маш олон видео бичлэгүүд байгаа. Энэ бичлэгүүдийг харахаар ер нь ийм заяаны хань мантай холбоотой бичлэг нэх байхгүй. Яагаад вэ гэвэл би энэ зүйлийг өмнө нь ярихад бэлэн болоогүй байсан. Би яг нэг л өнцгөөс ярьчих гал те. Яг л өөрийнхөө өнцгөөс ч юм уу эсвэл ингээд нэг мэдж байгаа хүрээнийхээ дагуу ярьчих гад байсан учраас би өөрөө бэлэн болоогүй гэж үзсэн. Яагаад вэ гэвэл энэ бол хүний амьдралтай холбоотой, шийдвэр гаргалттай холбоотой асар агуу сэдв учраас хүн яг өөрийн мэддэг, хардаг тэр өнцгөөсөө яриул бас буруудах учраас би яг өөрийнхөө ингээд далаацтай мэдж байгаа сэдвүүдийг бол ингээд брасгаж ярьдаг штэ, бүр цацаж ярьдаг. Өөрөөс ингээд бүр яриалаадаг. Гэтэл ингээд яг зарим нэг талыг мэдээд байгаа мөртлөө нөгөө талыг мэдэхгүй сэдв бол ярихаас ингээд имээдэг байсан гэх юм уу? Жохон болгоомжлдог байсан. Тэгээд ярьдаггүй байсан. Гэхдээ маш олон зүйлүүдийг туулж, маш олон зүйлүүдийг уншиж, туршиж, мэдэж өөрийнхөө биеэр зарим зүйлүүдийг амсаж үзсний үндсэн дээрээс өнөөдөр би энэ сэдвийг барьж авч гин. Өнөөдөр би зоригтой атгах гин. За өнөөдөр би та нарт сэтгэл дотор байгаа бүх зүйлээ асгаж ярихыг хичээнэ. Гэхдээ би үргэлж сануулдаг. Ганцхан хүний ингээ ярьж байгаа зүйлийг бүх дэлхийн ертөнцийн туйлын үнэ юм байна. Энэ л юм байна гэж сонсохоос илүүтэйгээр таны амьдралын туршлага гэдэг маш гайхалтай зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө амьдралын туршлага, өөрийнхөө мэдлэг дээр сүлж холиод за үүнээсээ боловсруулсан тэр мэдлэгээ өөрөө одоо ингэж атгаж авч байгаарэ. Тэгэхээр би дандаа миний ярьж байгаа зүйл бол туйлын үнэн биш. Гэхдээ би аль болох юмсыг олон өнцгөөс харахыг хичээж ярьдаг. Гэсэн ч гэсэндээ те би ямар ингэ төмөн нүдтэй биш. Би ямар одоо нэг л амьдралдаа маш олон амьдралыг зэрэг тулж чадах биш. Яг өөрийнхөө хүрээнд ярьж байгаа гэдгийг бол та бүхэн маань ойлгоосай гэж хүсэж байна. Хүн сэдв, гоё сэдв, чухал сэдв, заавал ярих ёстой сэдв. Одоо ингээд манай Монголд яг энэ Twin Soul гэлтэй ихэр сүнс одоо заяаны хань үүлийн үрийн харилцаа гэл ингээл ерөнхийдөө сүнсний мэдлгүүд маш их орж ирж байгаа үе. Угаасаа Монголд бишээ. Дэлхий өөрөө ингээд өөрчлөгдөж байгаа. Дэлхийн энерги, галактикийн энерги өөрөө өөрчлөгдөж байгаа учраас тэгтээ тэргүй хүссэн үсээгүй ингээд энерги өөрчлөгдөд бид нар юм сүнслэг мэдлэг рүү илүү их татагдж байгаа 90 100 явж байгаа. Бид нар 3D ертөнцөөс 5D ертөнц рүү шилжчихгээл ачаагаа хаяал хөнгөлөөл хэрэгтэй хэрэггүй юм ба шүүгээл явж байгаа юм шилжилтийн үеуд таарж байгаа учраас энэ сэдвүүд бол хүн дээр орж ирнэ. Зарим нь ингээд аюу зөв мэдээлэл тараахад зарим маш одоо зөв биш нэг л өнцгөөс тарааж байгаа. Ингээл юм сугаасаа тийм л байдаг те. Яг тэгж явж байгаа маш олон тохиолдлууд байгаа. За гэхдээ ингэж явж байгаа үед байгаа учраас угаасаа бид нарын сүнслэг мэдлэг, сүнслэг чадрын талаар ингээл янз янзаар сонсож байна. Өнөөдөр миний одоо сонгосон заяаны хань буюу одоо таны үйл өөрийн харилцаа гэж юу юм бэ гэдгийг бүх насны хүмүүс сонсол зүгээр. За би гэр бүлтэй болоог юм чи надад хэрэггүй ч юм уу. Эсвэл за би үршээ настай болсон юм чи одоо энэ надад нэг чухал биш. Үгүй. Энэ бол бүх насандаа бүх хүүсийн бүх хүмүүс сонирхож судалж заавал ингэж чихээ тавьж зүрхээ тавьж те цаг гаргах ёстой. Тийм л одоо сэдв. Тийм учраас би өнөөдөр энэ сэдвийг маш зоригтойгоор ярихад бэлдэж байна. Өмнө нь ингээд маш олон хүмүүс надаас суугаад би өөрөө маш удаан боддог л байсан л да. Тэгж боддог байхдаа яагаад би ингээд ярихад бэлэн биш байсан бэ гэхээр яг ингээд альва юмны жорн бүрлдээ та хоол хийжэлээ гэж бодоход давсан ч юм уу, махан ч юм уу, тэ шүлэн ч юм уу дутуу бол тэр чинь яг нэг хоол болдгоотой адилхан. Миний өөрийн энэ хайр гэдэг сэдв, гэр бүл гэдэг сэдв, одоо заяаны хань гэдэг сэдв дээр миний өөрийн жород бүрлдсэн боловч яг нэг давсан дутуу ч юм уу те нэг юм дутуу байсан байхгүй. Би өөрөө нэг хэсгийг нь ерөөсөө мэддэггүй байсан. Тэгэхээр би өөрийнхөө мэдхгүй өнцгөөс үнэхээр ингэж зоригтой ярьж чаддаггүй байсан. Харин одоо бол энийг мэдхийн тулд би маш өндөр одоо золиос гаргасан гэх юм уу те одоо өөрийнхөө хувьд бол маш их төлөөстэйгээр энэ мэдлэгийг олж авсан. За ингээд та нартайгаа хуваалцахад өөрийнхөө талаар ярьлаа, ажиллаа танилцууллаа те анх удаа сонсож байгаа. За мөн намайг үргэлж сонсдог бүх хүмүүстэй зориулаад та дахиад нэг удаа ингээд чихээ зүрхээ тавиад сонсооч гэж ингэж тайлбарлаж өгч байгаамаа. Ийм учир шалтгааны үндснээс би энэ хичээлийг, энэ сэдвийг өнөөдөр сонгож авч байгаа. Тэгээ маш гоё өдөр тохиож юм. Юу вэ гэхээр амралтын өдөр тохиож байна. Маргааш бид нар монголчууд маань ер нь хөвчлэн бүтэнсээ өдөр хөвчлэн амардаг шүү дээ. Тэ амралт
хамттай учраас та яг одоо хийж байгаа ажлаа хийнгээ. Эсвэл төр зогсонго. Ямар ч гэсэн өнөөдөр жоохон багш маань жоохон тайван удаан ярих нэ. Энэ яриагаараа нэлээд том асуудлыг хөндөх гэж хичээх юм байна. За багш гинөө, мишка гинөө хинч гэсэн болно. Би зүгээр одоо нэг хичээлд хүмүүс намайг хүндлээ дуудсараагаа зүгээр миний одоо өөрөө тэгээ хэлээс сурчиж үндэ бол ингээд бүгд л бид нарын багш шүү дээ тий. Та ч гэсэн миний багш над дээр ингээд орж ирээд үзүүлж байгаа хүн хүртэл надад багшлаад гардаг. Тэр хүний ярьж байгаа ярианы кейс, амьдрал тохиолж байгаа үйл явдал үнэхээр алтан цаг байдаг байхгүй юу? Үнэхээр гайхалтай. Би тэр хүний амьдралыг тулж үзэхгүй ч би тэр хүнээс сонсож байгаадаа би өөрөө буцаагаад талархдаг. Юу вэ гэхээр тэр бүхнээс нь би мэдлэг туршлага аваад өнөөдөр ингээд маш олон лайв хичээлүүдийг, маш олон видео контентуудыг зөвлөгөө энэ өөртөө байгаа зүйлүүдийг хуваалцах тэр боломж болцоо надад ирдгээ. Тэгэхээр миний хувьд бол бүх хүмүүс багш, бүх үйл явдал багш, бүх цаг мөч алтан цаг мөч маш гайхалтай үнцэнтэй. Үн муухай энэ тийм би эрдэмтэй хүнээс юм сурч гэдэг юм уу тийм. Надад тийм зүйл байхгүй. За юм байгаа. Тэгэхээр өөрийгөө одоо юу гэдэг ингээл би нэг юм багш гэдэг талаас нь танилцуулах гээд байгаа даач биш. Би зүгээр л амьдралхаагүй судлаад явж гин. Түүнийг хамгийн гол нь миний одоо мөн чанар бол хуваалцах буюу тараах нь миний өөрийн амьдралын зорилго байхгүй. За ингээд танд цаг байна уу? Надад гоё сэдв байна. Хамтдаа сонсоод хамтдаа ярилцъя. Та намайг ингээд нэг дэлгэцний цаанаас байгаа юм шиг битгий мэдрээрээ яг гоё надтай хамт суугаад яг ингээд сайн найзтайгаа цай уугаа суугаад ярилцж байгаа юм шиг энэ сэдвээр ярилцж байгаа юм шиг хүлээж аваарай. Би ч юу нэг цайсаг. Тэгээ уух цайгаа ч гэсэн энэ урдаа тавьсан байж гин. Цайгаа ууж хоолоогоо чиглэж агаад энэ гоё сэдвийн талаар ярина. За яг одоо энэ сэдвийг ярихын тулд надад ингээд бүх гоё жорн бүрэлдээд би тал талаас нь ингээд гоё сонсож ойлгоод те мэдэрч ойлгоод туулж ойлгоод маш их төлөөстэйгээр энэ мэдлэгийг олж авсан. Тэгээд энийг бид нар заавал ярих хэрэгтэй. Хүн угаасаа ингээд хүн болж төрөөд бид нар ажил, амьдрал, карьер гэдээ явж байхад хамгийн чухал юм хайр байгаа байхгүй. Хамгийн чухал сэдвээсээ ярих гэж хэдүүлээ. Би одоо танаас асуулт асууя те. За таны амьдрал ямар байна? Сайхан амьдарч аж жаргалтай амьдарч чадж гин үү? Таны хувьд хамгийн чухал зүйл чи надад сонирхолтой байна. Хайрын тухай. Таны хайрын сэтгэл зүй, таны хайрын асуудал, хайрын амьдрал хэр байна гэж би хүмүүсээс асуух дуртай. За ингээл ер нь багасаа л ер нь энэ асуултыг асуудаг байсан. Тэгээд би өөрөө тэгтээ тэр хайр гэдэг зүйл дээр яг нэг юм чагтаа тайлж те ойлгож ингэж чаддаггүй. Би ингээд өмнө нь ингээд за жинхэнэ хайр өөрийн хайр, анхны хайр ч гэдэг юм иймэрхүү зүйлүүдэд тийм үл итгэлтэй байдаг гэсэн. Байт юм уу тийм. Окей гэдэг ингээд жоохон ойлгохгүй ч юм уу жоохон мэдэхгүй. Одоо бол та нартай уулзаад яриа. За та нар тэгээд ингээд хамтдаа сонсонгоо л ер нь ойлголцъя тийм. За окей ингээд яг гол сэдв рүү өнөөдөр ороход бэлэн боллоо. Тайлбар бүх зүйлээ сайхан хэлчлээ. За хэдүүлээ одоо гол сэдв рүү орох. Өнөөдрийн гол сэдв бол заяаны хань үүлийн үрийн харилцаа гэж юм нэг хоёр зүйл яригадаад байдаг шүү дээ тийм. За англиар бол twin soul энтер гэж ярьдаг. Энэ зүйлүүдийг би бүгдийг базаад аль болох таны амьдралтай аль болох цэгцтэйгээр тайлбарж өгөх гэж хичээе. За зарим өнцгөөс нь ярьж амжихгүй, ярьж тайлбарлаж чадахгүй бол намайг өршөөгөөрэй. Та өөрийнхөө амьдралын кейс дээр маш гоё тааруулж сонсоорой. За ингээд хэдүүлээ сонсё. Ойлгоё. Асууя те. Та ер нь ингээд хайрын талаар юу гэж боддог вэ? Хайрын талаар судлаад энэ сүнслэг ингээд утга учирыг судалсан чи ерөөс ийм л юм байт юм байна. Хайр гэдэг ийм том ойлголт буюу тантай суух ёстой, өр хүүхдийг чинь аав нь, ээж нь болгох ёстой ийм харилцаа ерөөс юм гурван төрлийн харилцаа байт юм байна. За энэ гурван төрлийн харилцаанд эхнийхт нь бидний ихэвчлэн амьдрал тохиолдоод байдаг үл үрийн харилцаа гэж тайлбарлаад байдаг. Бурхан шин үзлэр бол үл үрийн харилцаа гэж тайлбарладаг шүү дээ, тэ. За эхний харилцаа нь бол ингээд жоохон төвөгтэй, жоохон хэцүү, тэр хүнтэй хамт байгаа жоохон хэцүү те. Ингээд нэг сэтгэл санаа жоохон нийлэхгүй, санаа оноо жоохон болохгүй, таныг яг таны хүсдэгээр хайрлаж чадахгүй, яг таны хүсдэг хайрын хэлийг тэр хүн мэдэхгүй, ойлгохгүй те. Амьдраад үржээд үр хөвгт гаргаад явж байгаа мөртлөө сэтгэл зүйн дүүрэн биш те. Сэтгэлээсээ ингээд хайр гэдэг зүйлийг фүүл мэдэрч чадахгүй, зүгээр л за би нэг хүмүүс тэгж ярьдаг ч за би хүүхдтэй болоо суудсан юм аа ч гэдэг юм уу те. Яа манай ихнэр надад жоохон тиймэрхүү таалагддаг. Гэтэ окей зүгээр ч гэдэг юм. Яг иймэрхүү яриаг би маш олон удаа сонсч байсан байхгүй яа. Бол орж ирээд энэ одоо манай монголчуудад маань ихэвчлэн орж ирээд сууж байгаа хүмүүсийн 100-ны дийлэнх хувь нэг иймэрхүү сэтгэл зүйтэй хайрын тал дээр айгүй гансралтай, хайрын тал дээр айгүй тийм хоосралтай, ганцаардмал, гонигтай тий харамсалтай байдаг. Яагаад юм үнтэй суудсан болоо гэд тий. Ийм байдгаа яагаад одоо ийм байд юм бэ гэдгийг хэдүүлээ ярилцъя.
За тэнгүүд бид нарт ингээд нэг хүн өхөө төрөх хүртлээр хамгийн чухал зорилго бол ерөөсөө л хайрыг бүрэн бүтэн ойлгож хайрын талаар бүх талаас нь ээж аавын хайрыг, эхнэр нөхрийн хайрыг, найз нөхдийн хайрыг, амьдралын хайрыг, байгаль орчноо хайрлах хайрыг, ан амьтнаа хайрлах хайрыг ерөөсөө л хайрын тал дээр суралцаж төгсөрөх гэж бид нар энэ дэлхий дээр ирж байна. За тэгээд хайрыг ингээд мэдрээд явхад чинь бидэрт материаллык ядаж бие халахлах хувц санар хэрэг болно. Амьдрах орон гэр хэрэг болно гэхээр бид нар ингээд шаардлагатай зүйлүүдийг цуглуулахын тулд бид нар ажил хийдэг, мөнгө олохыг хичээдэг, карьерийнхаа араа сууцалддаг, ингээд явдаг. Гэхдээ ингэж явж байгаад яг нэг цэг дээр очиад за одоо хос олъё гэд ярьдаг шүү дээ. За одоо хүнтэй сууя. За одоо зарим нь бэлдэж байгаа сууж болно. Гэр бүл орон гэр бүх ахуйн асуудлаа шийдэж суудаг. Гэтэл ихийнх нь ахуйн асуудлаа шийдэж амжаагүй байхад нөгөөт нь хөрөөд ирдэг шүү дээ. Хааны жилтэй болдог, үр хөвгттэй болдог ингээд. Энэ бол нэг бэлдсэн үү, бэлдээгүй гэдэг нэг чухал биш. Гол нь бид нарт энэ зүйл ирдэг гэдэг нь чухал. За ингээд бүгдөө хайрыг мэдээд хайрыг сурах гад нэг юм нэг дэлхий гэдэг ертөнцийн бид нар бүгдөө оршоод хамтдаа амьдарч байгаа юм байна. Уг нь бүх хүмүүсийн зорилго нэг боловч ингээд тухай цаг хугацааны хувьд бид нар зорилго маань өөр юм шиг харагддаг тий. За чивтэрийн зорилго өөр гэж хвчлээ ярьдаг шүү дээ. Чивтэрийн зорилго бол чивтэр санаар чивтэр өөр хүмүүс учраас угаасаа өөр. Үнэндээ энэ дэлхий дээр өөр хүн гэж байдгүй юм байна. Бүх дэлхийн ертөнцийн сүнснэр нэг л зорилготой нэг л юм сурахаар ирдэм байна. Гэхдээ цаг хугацааны ялгаа гардыг байна. Таны өнөөдөр мэдсэн зүйлийг би маргааш сурж болно. Миний өчигдөр мэдсэн мэдлэгийг та одоо нөгөөдөр сурж болно. Гэх мэтчлэн цаг хугацааны хувьд өөр байдсан байна. За тэгэнгүүт энэ хайр гэдэг зүйлийг сурахын тулд бидэнд бурхан 3 сонголт өгжээ. Зайлуулах ингээд энгийнээр тайлбарлахыг хичээл та тийм 3 сонголт өгжээ. За чамд ийм 3 сонголт байгаа. Нэг нь энэ хайрыг суралцахын тулд бага зэрэг төвөгтэй, сорилттой, бага зэрэг хэцүү байдлаар сурнаа. За гэхдээ хэцүү байдлаар сурсан хайр бол өстой чанартай гэдэг шиг тийм маш одоо чанартай буюу чиний олон төрөлд чамтай хадгалагдаж үлдэх тэр мэдлэг болж өгнө. Хоёр дахь сонголт нь чи энэ хайранд маш амархан суралцсанаа. Энд нөө гэмтэх зүйл байхгүй, зовох зүйл байхгүй, бүр хайраа асгаж ингэж дэлгэрч ингэж сурах сонголт байна. Гуравт нь бол нөлсөөсөө гэдэг шиг те. Сайн ч мууч дундаж байдлаар сурнаа гэдэг. Ийм 3 одоо бид нарт хайрын тал дээр ингээд сонгох 3 сонголт байт юм байна. За тэгсэн чинь бид нар нөгөө нэг тэр хайраа яаж ирж байгааг мэдэхгүй ингээд сонголтоо хийх тэр одоо эрдэм мэдлэг сүнсний мэдлэгийг бидэрт тарааж өгөөгүй энэ дэлхий чинь өөрөө сүнслэг мэдлэгээ бас ингээд бид нартай дагаал хөгжүүлээ явж байгаа. Тэгэхээр өмнөх одоо бүх цаг хугацаанд те өнгөрсөн бүх жилүүдэд энэ хайрыг ингээд илүү дэлгэрэнгүй заасан, хосын харилцааг илүү дэлгэрэнгүй заасан эсгүүд маш ховор, маш богино байла. Сүүлийн хэдэн жилүүдэд сүнслэг мэдлэг хөгжснөөс хойш хүүе энэ заяаны хань буюу хамттай амьдралыг туулах сүнсэн энерги гэдэг чинь ийм байд юм байна, тийм байд юм байна гэж тайлбарлаж өгч байгаа коуч, багш, модератор, менторууд байгаа. Гэхдээ бас энэ нь ингээд бүр дэлгэрч амжаагүй байгаа болохоор хүмүүс одоо л таньж мэдээл явж байна. Монголд ч гэсэндээ яг адилхан. Тийм учраас энэ 3 сонголтыг хүмүүс ихэвчлэн мэдхгүй гурвуулангийн ихэвчлэн туулж ээж, гурвуулангийн ингэж биеэрээ амсж ээж тэр дундаа сайн нэг ингээд нэг ийм юм биш гэж ойлгод юм байна. Гэхдээ ингэж ойлгохдоо заримдаа хүн урагшаа ингээд явж байхдаа буцаад тань ингээд бурхантай чи ингээд урагшаа явсан бол ухрах цан байхгүй шүү. Зөвхөн урагшаа л явна шүү гэд. Явж байгаад урагшаа явж байгаад нөгөө 3 сонголтоо гурвуулангийн биеэрээ махан биеэрээ сүнсэн биеэрээ туршиж үзчихэд эргэж харсан чинь аль сонголт нь зөв байсныг дүгнж мэддэг мөртлөө тэрийг сонгох гэсэн чинь танд нөө тийш явах зам байхгүй. Үршээ цаг хугацаа өнгөрцөн, үжээ бүх зүйл өнгөрцөн байдаг учраас ойлгосон ч мэдсэн ч тэгэл нүдэн анаал урагшаа явд юм байна. За тэгэнгүүт эхнийх нь бол ингээд одоо жоохон бидний хувьд монголчуудын хувьд шашны хувьд бол ингээд үүлийн үрийн харилцаа шүү гэж ярьдаг шүү дээ. Юу гэхээр хамтдаа юу ч хийсэн бүтдгөө, юу ч ярьсан нэг өнгөний талаар ярих юм бол шууд санал зөрөлддөг те. Бараг энэ цагаан гэж ярих юм бол нөгөөт нь үгүй энэ шар гэж ярьж магадгүй. Сэтгэл санаагаа гоё ингээд хуваалцаж чаддггүй. Дээрээс нь ингээд хамтдаа байхад айгүй төвхтэй тэр хүн ингээд хайрлж халамжилж чадахгүй ээжээж эсэргээрээ гэмтээдэг, зовоодог те, тарчлаадаг иймэрхүү харилцаа
харилцаа байдаг. Энэ таны хамгийн анхны маш том даваа. Би нөө өмнөх лайваар ярьжсэн ш. Ер нь чөтгөр бурхан гэж байдгүй юм байна. Та энийг ингээл хоёр багш гэж ойлгочих. Нэг нь одоо чөтгөр гэж яриад байгаа багш нь бол ерөөсөө танд амьдралыг ойлгуулах гэж ирсэн багш. Гэхдээ айгүй хатуу багш те. Юмыг бол ингээд нэг жоохон даалгавар их өгдөг, маш их ачаа өгдөг, таны хийсэн зүйлийг жоохон баг үнэлдэг, юм хийгээд хичээгээд ах чинь дүнгээ хармалдаг энэ багшийг та амьдралынхаа одоо чөтгөр гэж бид нар тайлбарлаад байна шүү дээ. Одоо муу яар чөтгөр юу гэдэг үеийн өрмөр гэж тайлбарлаад байгаа. Гэхдээ үнэндээ тэр бүхэн таны багш юм байна. Алдаа гэж байдгүй юм байна, аимшигтай зүйл гэж байдгүй юм байна. Бүгдөө хүн болохгоо суралцаа явж байгаа бид нарыг хөгжүүлж байгаа л үйлдэлүүд юм байна те. Нөгөөх нь бурхан гэж яриад бид нар баярлаад тусламж аваад залбирч мөргөөд байдаг нь бол айгүй гоё. Танд хайртай багш те. Хичээлээ ихгүй байсан ч гэсэн таныг хайрлаад шууд онц гаргацдаг. За яах вэ? Чи даалгавар хийгээгүй ч гэсэн нэг мөн чанар чи байгаа байдал чи надад таалагддаг байхгүй юу гэд ингээд нэг дүнгээ шууд өгчдөг тий. Энэ гоё зөөлөн багш нарыг бид нар бурхан, эрэг инээрэг, өвөг дээдсүүд, өмнөх амьдралын маань одоо үүлийн буян заяа гэх мэтчлэн ингэж тайлбарлаж байгаа шүү дээ тий. Яг үүнтэй адилхан бидний заяаны үүлийн үрийн харилцаа заяаны хань гэж байдаггүй юм байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр бүх учрал өөрөө сонголтоос ингээд хамаарж байгаа. Бүх учрлыг та заяаны ханаач үүлийн үрийн харилцаа болгож болно. Үүлийн үрийн харилцаагаач заяаны хань олгож хувиргаж болно. Нөгөө сөв буюу нэг юм дундаж төвшнөөс хүмүүс байдаг. Юу вэ гэхээр нэг ингээл айхтар гал халуунаар ингээл нөхөртөө ч юм уу их нартай дурлаад дандаа цэцэг жимс өгөөл романтик зүйл хийгээд байдаггүй мөртлөө нэг хөөрх нэг юм чимээгүй даруухан амьдарчдаг, үр хөвгтөө өсөгчдөг айгүй хариуцлагатай те. Хэн салын булыгээл би бигээ нэг зовоогоол тарчлаагаал ингээд байдаггүй. Зүгээр ингээд амьдрал яваал байдаг. Гэхдээ нэг ингээл нэг гал халуун дурлцсан юм байна уу гэхээр нэг байхгүй гэсэн боловч бас нэг бүр гуниж гутарсан юм байна уу гэхээр байхгүй. Энэ бол нөгөө дундаж медиум төвшин буюу нөгөө нэг одоо та энэ гурван яг тэр одоо сонголтоор нь явж байгаа юм байна гэж ойлгож болдог. Гэхдээ нэг юм байт юм байна. Энэ гурван зүйлийн гурван сонголтоор гурвуулангаар нь явсан ч танд заавал нөгөө гал халуун дурлал гэдэг тэр сонголт таныг сонгохыг хүсээгүй байхад ч хүсэж байхад ч хайгаад явж байхад ч хайгаагүй явж байхад ч ямар цаг гэдэг нь үл хамааран танд заавал нэг тохиолдд юм байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар заавал нөгөө хайрын тал дээр суралцаад явж байгаа сүнс учраас энэ зүйлийг заавал мэдрэх нь чухал гэж үзсэн юм байна. Энийг та юу гэж ойлгох вэ гэхээр багш танд заавал нэг гэрийн даалгавар өгдөг гэдэгтэй яг адилхан. Багш за чи сурж байгаа, боловсрж байгаа учраас ямар нэгэн тохиолдолд энэ даалгаврыг бол миний энэ сургуульд сурж байгаа учраас заавал хийх ёстой үйлдэл чинь байд юм а гэж тайлбарлаж байгаатай яг адилхан. Та нөгөө гал халуун дурлал буюу хүмүүс ярьдаг шүү дээ, анхны хайрч гэж ярьдаг, гал халуун дурлал гэж ярьдаг, сохроор дурлаач гэж ярьдаг, анхны хайр хөвчлэн бүтэтгэвч гэж ярьдаг. Гэтэл ингээд бүр ингээд хараад дурлаач шүтээд тэ ингээд бүр хамтдаа байхыг маш их тэмүүлж байгаа. Тэр бол угаасаа хүний амьдралд аль насанд нь гэдэг нь хамаагүй. Бүр насны бөхсөн гэж монголчууд ярьдаг шүү дээ, тэ. Настай байхад ч тохиолдож болно. Таныг маш гой залуу эрч хүчтэй залуу байхад ч тохиолдож болно. Ямар нэгэн байдлаар хүн бол ингээд зүрх сэтгэлээ нэг удаа ингэж бүр ингэж өөрөө удирдах чадахгүй, контролдож чадахгүйгээр хин нэгэнд өгөхийг энэ бол нөгөө бид нарын заяаны хань буюу те хэрвээ бүр ингээд нийлээд тэр хүмүүс хамтдаа амьдраад амьдралаа авч явал маш гоё амьдарч болох тэр харилцаа юм байна. Гэхдээ ихэвчлэн хүмүүс тэр ингэж дурлсан ч юм уу хайрлсан хүнээ сонгож чаддаггүй, хамтдаа амьдарч чаддаггүй, ихэнх хүмүүсийн туршлагаар нөгөө хамт амьдарч чаддаггүй учраас нөгөө анхны хайр бүтдэггүй гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ яагаад ингэж одоо сүнслэг энэ анхны хайр бүтдэггүй гэдэг үгийг сүнслэг талаас нь одоо маш их тайлбарууд гарч ирж байгаа байхгүй юу? Одоо хүмүүсийн майнд нь өөрчлөгдөөд үндсэн 7 хүрдүүдээ удирдах сураад сансар окторгуугаас мэдээлэл аваад энэ сахиусан тэнгэр бурхан энергийнхаа учрыг олоод явж байгаа энэ төрөл энэ цаг мөчид бид нар тэрний анхны хайр яагаад бүтдэггүй вэ гэдэг талаар илүү сүнслэг тайлбаруудтай болж байна. За ямар яагаад бүтдэггүй юм гэсэн чинь уухтаа л ингээд бид нар тэр ингээд нэгээ хараад шууд дурлж байгаа те шууд бүх талаас нь хүлээж авч байгаа тэр хүмүүс бол бүтцэн буюу анх нөгөө хүн болох бүтцэн сүнснийх нь бүтцэн ижил материалаас бүтсэн хүмүүс байт юм байна л та. Одоо нэг юмнаас хоёр бүтээсэн гэсэн үг байхгүй юу? Нэг юмнаас хоёр бүтээсэн тийм. Энэ ингээд нэг байсан чинь энийг хуваагаад хоёр болгочихж байгаа гэсэн үг.
Тэгэхээр энэ хоёр чинь шин чанар нь, гадаад байдал нь, энерги нь бүх юм нь ингээд ижилхэн байгаад байна шүү дээ, тэ. Нэг одоо ингээд хөрөнгө буюу өсөгдөг хүнийг өсөгдөг юм ингээд өсгөнгүүтлээ тэрийг ингээд амар тастаад олон ингээд одоо борцог баа юу гэдэг те гамбар мантуу хийж байгаатай адилхан болчихж байгаа байхгүй. Нэг хөрөнгнөөс маш олон зүйлүүдийг бүтээж чадж байгаа шиг бидний одоо заяаны хань гэдэг байгаа хараад дурлж байгаа анхны хайр гэдэг байгаа одоо ихэр сүнс твин соул гэж хэлээд байгаа зүйл маань өөрөө материал нь бүтцэн нэг байд юм байна. Нэг байдаг учраас тэр хүмүүс би биеийг харахаар бүр үшээ ингээд дасцсан, үшээ таньдаг юм шиг, үжээ мэддэг юм шиг ямар ч ингээ олон юм ярьж тайлбарлаад авах шаардлагагүй би биеийг маш гоё зүрх сэтгэл сүнсэн би бүх талаас нь ойлгож хүлээж авдаг тий. Тэр хоёр хүний хэр удаан хугацаанд хамтдаа байх эсэх нь ч нэг хамаагүй. Яагаад гэвэл хамтдаа олон жилиг туусан болохоор нэг ойлгоод байгаа мó гэхээр бас үгүй. Богинохон хугацаач байсан болно. Хамгийн гол нь бүтцэн нэг учраас би биеийг харах ойлголт, мэдрэх мэдрэмж нь асар өндөр түвшинд байдаг. Гэхдээ энэ хүмүүс ингээд анхны хайр, гал халуун дурлал ингээд би тэр хүн рүү маш их татагдж байгааг энэ одоо харилцаануудыг хөвчлэн бүтдэггүй гэж шүү дээ. Яагаад бүтдэггүй вэ гэхээр сүнслэг утга учир тайлбарын хувьд асар гэмтсэн байт юм байна. Нөгөө хоорондоо нөгөө хоёр нэг бүтцтэй хоёр сүнс чинь нэг юмнаас бүтцсэн болохоор насан туршдаа л бие биегээ хайж идэм байна. Тааралдаж үзэхинсэн гэл хүмүүс нэг автоматар нэг хайрыг хүсдэг штэ тий. Цаанаас нэг гой хүнд хайртай болохынсан, хүнд дурлахынсан гэдэг мөртлөө яг дурлаад хайрлахаар айчдаг тий. Йоо ямар амар юм бэ? Бүх хайр үрд биш, бүх хайр төгс биш. Ямар амар юм бэ? Би дахиж хүнд дурлахгүй, би дахиж хин нэгэнд хизээш дурлахгүй айдаг штэ тий. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөө бид нар энэ дэлхий дээр энерги буюу цэвэр ариун сүнс хайрын энерги байж байгаад хүн болж төрөөд ингээд хичээлд явж ич сургуульд яваад ингээд хүн болж төрөөд амьдраад явж байхдаа асар их гэмтэл авд юм байна. Нэгт нь гэр бүлээсээ гэмтэл авчт юм байна. Хамгийн эхлээд ээж аавынхаа хайрын харилцааг хараад ээж аав нь ингээд маргаантай, зөрчилтэй, салсан, бүлсэн бол тэрийг хараад хайр гэж юм байт юм уу, амьдрал гэж юм байт юм уу гэл эхний хичээлүүдэд жоохон юм төвөгтэй авчин те, жоохон юм дарк авчин. За тэгэл нөгөө үерхэж үзээл, нөхөрлөж үзээл нөгөө хайртайгаа нэгдэлд орохгүй явж явах хугацаанд үерхлээсээ гэмтэл авчин. Яагаад гэмтэл авч байгаа? Яагаад салж байгаа? Яагаад нэгэндээ хатууг хэлж байгаа? Би биэндээ татагдаад үнэхээр хайртай ч гэсэндээ хүмүүс би биегээ гомдоодог, гэмтээдэг, зовоодог. Яагаад гэвэл хайрыг эдгэх ойлголт тэр үед байхгүй байсан. Юу вэ гэхээр хүн хайрыг насан туршийн хайр буюу хааны ижил нэг асар татагдж байгаа тэр хайраа бүтээхийн тулд бид нар эдгээд уулзсан байх хэрэгтэй байна л та. Би өөрийгөө эдгээсэн тухайн хүн ч гэсэн эдгцэн шархан баг байх тусмаа тэр би биэндээ гал халуунаар дурлж байгаа хүмүүсийн амьдралын бүтэх магадлал илүү өндөр болдог. Шархан их байх тусмаа асар хэмээн шархтаа би биетэйгээ уулзах тусмаа хоорондын амьдрал нь бүтэх магадлал нь бага болдог. За тэгэнгүүт ийм гэмтэлтэй одоо нөгөө бидний үйл үүрийн харилцаа гэж яриад байгаа гэр бүлийн харилцаагаа дааш нөгөө бот болдгоо санаа оноо нийлдэггүй ерөөсө хамт амьдрах гад амьдрал болохгүй байх гэдэг ихэвчлэн хүмүүс салах уу яах уу гэдээ явж идэг. Ихэнх нь бол зарим нь бол салдаг. Зарим нь бол салж чаддгүй бүр ингээд настаа усан оноо хүртэл харамсаа ярьж идэж. Миний урд 90 настай 80 настай хүмүүс би эртхэн салахгүй яваа гэд харамсаад ярьж байгаа тохиолдол зөндөл гарч ирсэн. Би өөрөө бас залуу учраас тэрийг сонсоод гайхчлаас ийм ингээ хөшөрсөн байна ингээд салдаг байж гэж ярьдсан байх та. Тэгээ ямар хэцүү юм бэ гэж боддог байлаа. Ингэж бодож байхдаа стол үйл үүрийн харилцаа гэдэг нь энэ ах та гэж боддог байлаа. Гэхдээ одоо миний майнд өөрчлөгдсөн. Одоо миний сурж байгаа зүйл өөр. Юу вэ гэхээр тэр ингээд үйл үүрийн харилцаа гэж ойлгогдоод байгаа тэр хоёр сүнс чинь ч гэсэн адилхан суух ёстой, гэрлэх ёстой, хамтдаа байх ёстой хоёр одоо уулзлаа. Тоо хоёр ингээд хамтдаа угаасаа таарлах ёстой байсан. Ямар ч таарлах ёсгүй байсан хүмүүс хизээж хоорондоо таарлдаггүй. Та дэлхийн хүмүүсийг дэлхий бол ингээд агуулгатай сав. Дэлхий дээр 8 тэр бам гаруй сүнснүүд махан биендээ шилжээд амьдраад явж байгаа. Эдгээр хүмүүсээс та зөвхөн тэр хүнтэй таарлаж гин гэд боддоо. Тэгэхээр та хоёр ингээд үйл үүрийн харилцаа гинүү, таарж гинүү, таарахгүй нүү гэдгээр шалтгаалаад үл хамааран угаасаа таарлах хэрэгтэй байсан байхгүй юу? Гэтэл яагаад ингээд бүр хамтдаа байхад хэцүү, зовлонтой, төвөгтэй, тэ үнэхээр гоё аз жаргал мэдэрч хайрлаж чадахгүй байгаа юм бэ гэхээр хоёулаа асар гэмтэлтэй боловч гэмтлээ эмчилж чадаагүй нийлчихсэн учраас би
биеийг гимтээгээд байгаа. Гэхдээ энэ гимтээж байгаагаараа аль аль нь суралцж байгаа. Сүнслэг ойлголтын хувьд бол тэр хүн хэдий таныг доромжилж, хэдий таныг зовоож, хэдэн өдөр уйлуулж дуулуулсан ингээд хүн сонсоход зүгээр энгийн амьдралаар сонсоход ёстой үйл үүрээ харилцсан юм шиг те. Ёстой нэг бүтэхгүй нөхөртөө суудсан юм шиг харагддаг боловч үнэндээ сүнслэг утга учирын хувьд бол тэр хүн таныг бас ингээд эмчилж байгаа. Одоо таныг сургаж байгаа гэх юм уу? Таныг ингээд боловсруулж байгаа. Гэхдээ та хоёр нөгөө өөрсдөө эдгээгүй таарсан учраас эдгэн мэдгэн гэдэг юм юу ч ойлгохгүй таарлагдсан учраас айгүй хүн дараагаар биеийгээ сургаж байгаа гэх юм уу? Жохон сорилттой замаар биеийгээ сургаж байгаа. Уг нь гоё зам байгаа шүү дээ. Биеийгээ ингээд эмчлээл, инээлгээл, урам өгөөл, хайрлал биеийгээ сургах боломж байсан боловч нөгөө нэг өөрийгөө ээж аавынхаа амьдралаас гэмтсэн гэдгээ мэдэхгүй, эргэн тойрны нийгмийн харилцаанаас сэтгэл зүйн хувьд гэмтсэн гэдгээ мэдэхгүй, ямар нэгэн дал тохомсорт дандаа хайр төгс биш, хайр үрд биш, хизээ нэгэн цагт салдаг энтер гэдэг ингээд зүгээр автоматар орж ирдэг үг бид нарыг бас гэмтэж яадаг байхгүй, айлгаж яадаг. Энэ зүйлээс болоод та хоёр биеийгээ сургаж байгаа боловч тэгтээ биеийгээ жоохон хүнд хэцүү байдлаар сургаж байгаа. Даанч хүмүүс сургаж байгаа гэдгийг ойлгохгүй явдаг учраас шантардаг. За ёстой боли нөхөр минь тий одоо чамд олон жил дарамжлууллаа, олон жил чамтай одоо хамтдаа сайхан амьдрах гэж үзлээ, болохгүй нэ, бүтэхгүй нэ, одоо салъя гэдэг одоо шийдвэрүүдийг гаргасан хүмүүс маш их байдаг. Одоо ч гарах гэж байгаа хүмүүс байгаа. За тэдгээр хүмүүстэй хандаад юу гэж хэлэх вэ гэхээр болноо. Та салж болно, салахгүй ч байж болно. Гол нь та энэ хүнд миний үйл үүрийн харилцаа юм байна гэж боддог. Энэ бодлоо авч хаях хэрэгтэй. Үүлийн үрийн харилцаа бишээ. Угаасаа тантай уулзах ёстой байсан, таарлах ёстой байсан харилцаа юм а. Та хоёр өөрөө гэмтэлтэй одоо биетэйгээ нийлцсэн учраас биегээ зовоож байгаа ч гэсэндээ бас суралцж байгаа. Ингээд нөгөө тааш тохирохгүй хоёр хүн чинь салдаг те, салаад дараагийн хүнтэй нийлэхээрээ арай ингээд нөгөө туршлага байна шүү дээ. Өмнөх нөгөө айцтай туршлагууд байна. Өмнө нь нөгөө хүн чинь таныг баахан сургацсан, таныг баахан ингээд хайранд ингэх ёстой, ийм хатуу хэлэх ёсгүй гэдгийг чинь хэцүү ч гэсэн, төвөгтэй ч гэсэн, зовлонтой ч гэсэн арга замаар танд заасан байхгүй юу? Тэгэхээр энэ заан гэж яриад байгаа ойлголт юу юм бэ гэхээр бид нар яагаад бие биетэйгээ ирэм гэдэг хоёр хүүс гараад бие биентэйгээ таталцаж хоорондоо амьдардаг вэ гэхээр ерөөсөө л зорилго нь бие биендээ юм заах. Нэг нь хатуу аргаар заах юм байна, хэцүү сорилттой аргаар заах юм байна. Нөгөөх нь бүр маш гоё хайраас оруулж заах юм байна. Тэр хайраас оруулж зааж байгаа хэсгүүд бол үнэхээр гоё. Одоо юу вэ гэвэл заяаны хань гэж бид нар нэрлэдэг штэ. Тэр хүмүүс бол бие биегээ хараал мэдэрдэг. Тэнгэрлэг энергиэр бие биендээ зааж байгаа байхгүй юу. Тэгээд хамтдаа байхдаа л бие биегээ сайжруулцдаг. Нэг нэгэндээ нэг жоохон гоё магтаал хэлэхэд л нөгөө хүн ингээл цэцэг шиг дэлгэрч чаддаг тий. Нөхцөл боломж болцоод тэнгэрийн элчүүд нь тэр хоёрыг айгүй гоё дэмжиж өгдөг. Яагаад вэ гэвэл нөгөө хоёр маань ингээд гэмтэл багтай, шарах багтай, тэгэнгүүтээ нөгөө бие биегээ хайхтар замдаа бие биегээ жинхнээсээ олцсон. Тэгээд олж байгаа тэр хүмүүс чинь ингээд богино хугацаа байна, урт хугацаа байна, өөрд амьдрах байна уу? Тэр бол нэг чухал биш. Гол нь тэр хамтдаа байх хугацаа нь айгүй чанартай. Тэр хугацаанд бүр амьдрал ахуй тэр хүний майндыг өөрчилж чадах үс тийм их энергийг бие биедээ бэлгэлдэг. За ингээд ийм харилцаа байдаг. Гэтэл нөө сөв гэж ярьж байгаа харилцаа байна те, дундаж түвшний харилцаа. Энэ дундаж түвшний харилцаа нь бол яг айхтар ингээл хараал, гал халуунаар дурлал, гал халуунаар амьдрал ингээгүй ч гэсэндээ зүгээр нэг хөөрхөн амьдрал нь болоод идэг хүмүүстэй. Энэ амьдрал нь болоод идэг энэ гал халуунаар дурлахгүй эдгээр хүмүүс ч юу вэ гэхээр тэгтээ тэргүй та энэ төрөлдөө ч вэ нү, дараа төрөлдөө ч вэ нү, яг тэр гал халуунаар дурлах хамгийн өөрийнхөө ойр хэсгээс нэг хэсгээс бүтсэн тэр хүнтэйгээ амьдралдаа заавал таарна гэж би хэлсэн шүү дээ. Тэр дундаж харилцаа нь болохоор тэр хүнтэй таарахт нь бэлдэж өгж байгаа харилцаа гэсэн үг байхгүй юу. Заяаны хандаач орохгүй, үлийн үрийн харилцаандаа ч орохгүй, зүгээр чи ингээд цаашдаа явна. Дахиад чамд энэ төрөлдөө гэж ярьж байгаа юм биш шүү. Заавал нэг төрөлдөө ингээд нэг хүнтэй сууж яснаа дараагийн хүнтэй таарна гэж би ярьж байгаа биш. Би бүр төрлийн тухайд ярьж шүү тий. Дараагийн төрөлдөө ч юм уу ямар ч байсан ингээд асарх ингээд дурлан тэр дурлалд ингээд бэлдэж өгөөд наан ингээд нэг хүнтэй амьдраад ингээд ингэж амьдрт юм байна, ингэж дэвшт юм байна, ингэж доошлт юм байна энэ төр гээд ингээд мэдлэг авах зорилготой бид нар бас тийм харилцаануудтай таарлт юм байна. Тэгэхээр бид нар энэ амьдралдаа ерөөсө 3 төрлийн харилцаатай таарлт юм байна. Ирэн буюу хайр сэтгэлийн хувьд. Эхнийх нь сорилттой буюу бидний яриад байдаг одоо үйл үр харилцаа гэж нэрлээд нэр өгөөд дөнгөлөөд байдаг. Сорилттой буюу бие биегээ адилхан дэмждэг, адилхан одоо сургадаг хэдий боловч нэлээд жоохон төвөгтэй хэцүүгээр сургадаг.
Гэртээ л хөрхий биегээ сургаал биегээ хөгжүүлээл байгаа. Тэр хүн бодит амьдралын хувьд одоо ууж иддэг ч гэдэг юм уу, таныг хайрладгүй, халамжилдгүй, та бүх амьдралаа авч явдаг бол хүн ингээ гаднаас харахаар ямар төвхтөө үнтэй суудсан юм бэ те. Өөртөө нөхөр нь гэж нэг юм тийм гэл ярьдаг штэ. Гэхдээ тэр хүн зүгээр таныг сургаж байгаа байхгүй юу? Амьдралд аягүй хүчтэй болгож байна те. Өөрөө амьдралаа ганцаараа авч явах хэмжээний мэдлэгтэй, чадвартай чадварчулж байна. Өөрт итгэх итгэлийг чинь нэмхийг оролдож байна. Гэхдээ хүмүүс ингэж нөгөө харж чадахгүй штэ хөрх ингэж сүнслэг мэдлэгийн талаар ойлгохгүй бидэрт ингээл нэг амар айхтар тайлбарлаж өгдөг цэцэн цэлмэг багш санвартад байхгүй те. Дандаа шашны өнцгөөс нь тайлбарлана. Тэгэхээр ингээд өмнөх одоо энэ 90 100 цаг мөч чинь бол шашны талаар л тайлбарлаж чаддаг болохоос хүний амьдралын ахуйн талаас нь тайлбарлаж чаддгүй байлаа штэ. Гэтэл одоо юмс өөрчлөгдөж байна. Энгийн хүмүүс лам биш, санвартан биш, гигантэн биш хүмүүс амьдрал ахуйгаараа юмсыг тайлбарлсан чинь илүү ойлгомжтой, илүү ахиц дэвшилтэй, илүү хурдан блокууд нь гараа авчиж байгаа байхгүй яа. Гэвэл зөвхөн шашны талаас тайлбарлахад тухайн одоо 90 100-аа бол болдог байжээ, таардаг байжээ, сайхан байжээ. Гэтэл одоо юмс өөрчлөгдөж байгаа энэ сүнслэг энергийн хувьд зүгээр ахын хүн, зүгээр амьдарч байгаа хүн тайлбарлсан баг хамаагүй дээр байгаа байхгүй тийм. Тэгэхээр ингээд энэ амьдралын хэрэгцээнээс шалтгаалаад энерги 90 100-ны хэрэгцээнээс шалтгаалаад сүнслэг багш нар төрөөд тэр сүнслэг багш гэдэг хүн чинь өөрөө дураараа ингээд одоо тийм зүйл үзэх гээл ингээд бүх хэмээг ингээд яваад амж тэгтээ тэргүй бусдад заах чиглүүлэх хүнд янз бүрийн ингээд одоо үйл явдлууд нь тохиолдож идэг. Тэр үйл явдал тэр амьдралд тохиолж байгаа үйл явдлуудаас тэр хүн боловсруулдаг маш сайн ич чаддаг сүнстэй учраас буцаага дэлгэрүүлэх тал дээр бусдаас жоохон давуу талтай байдаг учраас ингээд мэдээлэл одоо ингэж тарж эхэлж байна. Одоо энэ заяаныхаа өвлийн өрийн харилцаа гэдэг харилцаа улам цаашаа тараасаа, улам илүү гоё дэлгэрээсэй гэж би бодож байна. Яагаад вэ гэвэл энэ талын ойлголт багаас болоод маш олон хүмүүс салдаг, нээлдэг, за хүүхдүүд өнчирдэг гэж ярьдаг те. За тэгтээ ингээд юмсыг ингээд өнчирлөө гэж харах юм бол хэцүү, төвөгтэй, гэмтэлтэй. Тэгсэн ч ээжгүй аавгүй өссөн ч хүүхдүүд маш мундаг. Угаас хүн болгон ч өөр ингэсэн хувь заяатай штэ. Тэгэхээр тэр хүүхдүүд зарим хүүхдүүд ээжгүй аавгүй өнчин хүүхдүүд ч тэр бомтнууд болоод амьдардаг. Яагаад гэвэл тэр хэцүү сорилттой амьдрал нь өөрийгөө сургацсан л байдаг те. Гэтэл зарим нь ээж нь аав нь хайрлал халамжлал бүх амьдралаа хүүхдүүдийнхаа төлөө зориулаад багт чинь усан тэнэг байгаал одоо юу гэдэг гэмт хэрэг хийгээл ингээл явах тохиолдлууд байдаг. Тэгэхээр тэр зүнснүүдийн хувьд өөр хувь заяатай байхгүй. Тэрийг заавал ээжтэй аавтай байснараа байхгүй байснараа хэмжих нэг тийм бас тийм яг зөв оновчтой хэмжээ бас биш. За тэгэхээр бидний ойлгох ёстой юм одоо өмнөх би рeel видеогоор алдаа гэж байхгүй юм байна. Бүх алдаа чинь дэлхийн ертөнцийн бэлэг юм байна. Алдаа гаргасан хүмүүсийн ачаар бусд нь суралцдаг юм байна. Зарим нь алдаа гаргахгүйгээр суралцах боломж яаж үүсэж байгаа вэ гэхээр алдаа гаргасан хүмүүсийн ачаар байхгүй. Яагаад гэвэл тэр хүн чинь алдаа гаргасан болохоор хүүе миний найз битгий ингээрээ, миний дүү битгий тэгээрээ, миний хань битгий ингээрээ гэд бид нар чинь шеэрлж байгаа үстэй. Бидний үндсэн хүн болж төрсний хамгийн том одоо өгөгдөл бол ерөөсөө бусдаа сурсан зүйлээ хуваалцах байхгүй. Энэ бол хамгийн том зүйл. Бид нар хүн болж одоо зөв сайхан жаргалтай сайхан амьдрахын тулд юмаа хуваалцах гэж энэ ам гэдэг зүйлийг заяасан. Хэрвээ хуваалцах шаардлагагүй зүгээр л махан бээрээ туулж байгаа л гэгэрдэг ч юм уу төрлөө зөв тийм зорилготой байсан бол бидэрт ам байх шаардлага байхгүй. Үжээ одоо тий зүгээр ингээ нүдэрээ хараад мэдрээд гараараа бариад идэж уугаад явж иж болно шүү дээ тий. Бид нарт энэ дуу хоолой чакраны хүрд гэдэг юм нь заяагдсанаар бид нар бүх мэдсэн сурсан юм бусдтай илэн далангуй чөлөөтэй хуваалцаарай гэж ингэж өгж байгаа. Тэгсэн чинь хүмүүсийн шин чанар өөрчлөгдөд хүмүүс нөгөө айгүйх ингэж юмаа нуудаг болцсон тий. За би өөртөө тохиолдсон юм хэлжүүл намайг энэ буруутгах чинь, энэ намайг шүүч чинь, энэ намайг доромжилж чинь, энэ надаас айчин гэдэг ингэ боддог. Гэтэл нөгөө хоолой чакраны утга учраа мэддэг хүн нь болохоор болж байгаа мэдрэмжүүдээ хуваалцах гэдэг. Энэ мэдрэмжийг хуваалцчвал энэ хүн туршлага аваасаа, хичээл суугаасаа, үннийг танаас амьдралд нь нэмэр болоосоо гэд хуваалцж байгаа хүмүүсээ муулаад идэв шүү дээ. Энэ ингэсэн гинэ, тэгсэн гинэ. Тийм байдгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бид нар бол ерөнхийдөө энэ амьдралд бол бүх зүйлийг хуваалцах хэрэгтэй юм аа. Идж байгаа зүйлээ та хуваалцахаар амттай санагддаг үстэй. Нэг талах байснаа ганцаархнаа бүгдийг идчихвэл гиз чинь дүүрээд бараг ходоод ч өвдөө тэр талхыг идсэндээ бараг харамсан үстэй. Гэтэл нэг талхыг зүсээд гэр бүлээрээ хамт идэх юм бол яг сайхан цадаад те дараагийн ажиллаа хийх ирчүүч аваад ингээд гоё болдогтой адилхан мэдлэг мэдээлэл амьдралын туршлага гэдэг зүйлийг хүмүүс илэн далангуй сайхан хуваалцсанараа хүний ингээд өөрийн оюун майнд өөрчлөгддөг, өөрийн сүнс хөгжиж явдаг. Тэгэхээр бидний нөгөө
Өмнө нь ингээл рилэрээ ярьжсэн алдаа гэж байхгүй юм байна. Алдаа гаргаснараа бид нар туршлагаж сууж байгаа юм байна. Боловсрж байгаа юм байна. Хөгжиж байгаа юм байна. Сүнсээ хөгжүүлж байгаа юм байна. Алдаа гаргаж болохгүй гэд айгаад ахаар өөрийгөө баглж байгаа юм байна. Боож байгаа юм байна. Өөрийгөө хорж байгаа юм байна те. Нэг тойрогтой гацаад байгаа юм байна. Тэрийгээ өөрийнхөө тойрог аквариум гэдгээ мэдгүй аквариумыг далаагээ ботцсон те. Яагаад гэвэл нэг тойрогтой байгаа учраас тэгээ ботцсон амьдрд юм байна. Илүү далаацтай дэлхийгээ мэдрээд бүх зүйлээ мэдрээд төрлөө мэдрээд сүнсний даалгавраа мэдрээд ингээ явах юм бол хүн болгоны үйлдэл маш ингээд сонирхолтой санагдана танд. Бүх хүмүүсийн сонголт зөв санагдана. Салсан хүнч, салаагүй хүнч, амьдарч байгаа нь, амьдрахгүй байгаа нь, ажил хийж байгаа нь, хийхгүй байгаа нь зөв. Окей, энэ хүн өөрөөр амьдрах эрхтэй, энэ хүн өөрөөрөө энэ зүйлийг ойлгож мэдэх эрхтэй гэдгийг тэр хүний майнд нь өөрчлөгдсөн, ухамсар нь дээшилцсэн учраас хүлээж авахд айгүй гоё нээлттэй хүлээж авч байгаа. Гэтэл нөө аквариум дагаа хүмүүс ч юм бол хүлээж авч чаддгүй шүү дээ. Хүүе станараа буруу зуруу юм ярьлаа чи ингэж амьдрч болохгүй гэж бүр ингээл хүний гэрт орж ирэл ингэж амьдрч болохгүй шүү чи гэж мэгэл те. Тэгэж одоо ярьдаг одоо бусдад сөрөг комент бичиж байгаа хүмүүс ч гэсэн адилхан. Та наад сөрөг зүйлээ өөртөө л үлдээ те. Гэтэл бусд руу ингээл муухай шүлсээ өсчүүлж гин гэдэг бол тэр хэмжээний дорой сэтгэлгээтэй. Тэр хүн юу ч ярьж иж болно ш. Тэр хүний ярих эрхтэй. Энд чинь хүний амьдралын эрх тэр хүн заавал юм ярьж байгаа хүн цэцэн цэлмэг юм ярих ёстой мó те. Цэцэн цэлмэг ярангууд нь магтаал нэг жоохон өөрт нь таалагдахгүй юм ярил муулж ин гэдэг бол сонсож байгаа хүний мэдлэгээр шалтгаалж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бол энэ амьдралдаа үүлийн өөрийн харилцаа хаста миний энэ намайг зовоох гэж ирсэн баахаа гэж бодох шаардлагагүй юм байна. Тэр хүн чинь бол таныг бас л засаж залруул шинчилж өөрчилж байгаа дараагийн яг нөгөө гал халуун буюу ингээд хараад дурлах, хайрлаад дурлах, хизээч насан туршдаа хамт байж болох тэр хайртай одоо хүнд чинь бэлдэж өгж байгаа юм байна. Тэр нь дараа төрөлдөөч байж болох юм байна те. Ингээд хайр гэдэг зүйлийг бид нар бүгдөө хүртэх хэрэгтэй. Энэ бол хүртээмжтэй бэлэг. Энэ бол бидний хүн болж төрсний хамгийн том бэлэг байхгүй юу? Юу вэ гэвэл хүн бүр дурлах хэрэгтэй. Тэр хүн настай хүн байна уу, хөгшин хүн байна уу, гэр бүлтэй хүн байна уу хамаагүй бүх хүн дурлах хэрэгтэй. Дунд хүртэл үг гэдэг үстэй чи дурлах хэрэгтэй гэдэг. Тэгэнгүүт ингээл хүний дурлах эрхийг боогоол, хаагаал, боомлол те. Чи ингэж эдэн насандаа дурл, эдэн насандаа битгий дурл. Ингэж яхта тэг энэ бол маш утгагүй ойлголт. Энэ угаасаа боломжгүй зүйл л те. Тэгэнгүүт хүн ингээд хайрлаад дурлах тэр ингээд хамгийн одоо нөө заяаны хань гэж нэрлээд байгаа ихэр сүнс буюу яг нэг материалаас бүтцэн үнтэйгээ та аль нэг төрөлдөө хизээ нэг цагт заавал таард юм байна. Та хоёр бие биегээ заавал хараад таардаг. Энэ төрөлдөө таарсан ч хамт амьдрч чадахгүй байж болно. Зүгээр таарж явахдаа л гол нь бие биегээ сайжруулчихдээ юм байна. Сайжруулад ухамсарын тэлээд оюун ухааны нээж өгөөд те ингэчдэг. Гэхдээ цаашдаа амьдраад явбал тэр хүмүүсийн амьдрал бол цэцгэлдэг. Яагаад вэ гэвэл нэг материалаас бүтцэн учраас хоорондоо ойлголцоход амархан, мэдрэмж нь нэг, зорилго нь нэг учраас тэр хүнтэй маргалдах шаардлага байхгүй болдог. Тэр хүн гэмтэлгүй өөрөө гэмтэлгүй байвал тэр харилцаа улам удаа үргэлжлээд явдаг. Гэмтэлтэй байсан ч бие биегээ мэдэхгүйгээр өөрсдөө эдгээгээд явдаг ийм харилцаа байдаг. Гэтэл нөгөө нэг үйл үүрийн харилцаа гэж яриад байгаа бид ингээд одоо угаасаа л суух хэрэгтэй байсан, угаасаа л хамт байх хэрэгтэй байсан боловч хоёулаа жоохон гэмтэлтэй те. Гэмтэлтэй таарлтчихлаар нэгээ загинж өдөрддөг те, загиндаг, тушаадаг, даалгавар өгдөг. Чи ингэж амьдрахгүй шүү чээстэй хоёулаа хамтдаа зүтгэн шүү гэдэг хоёулаа хамтдаа ингэж зүтгэх юм байна гэж гоё зөөлөн ярьж болох ёстой байтал нөгөө эсрэгээрээ айгу хатуу ханддаг те. Айгу ингэж одоо доромжилдаг, доошоо хийдэг, юу гэдэг санаа оноо зөрдөг. Бидний одоо энэ Монголд байгаа дийлэнх гэр бүлийн асуудал шүү дээ те. Би дийлэнх гэсэн шүү. Бүгд гэж хэлээгүй. Дийлэнх гэр бүлийн харилцаа нуу санаа зориг нэгтэй биш. Би биегээ хайрлах ухаанаа олж чадаагүй. Тэр хүндээ хайртай юу? Хайртай. Тэр хүнтэй таарах ёстой байсан уу? Байсан. Тэр хүн та хоёроос маш олон ингээд гоё үр хөвгтөд төрөөд үржээд явах байсан уу? Байсан. Гэсэн хэдий боловч хоорондоо хайраа дүүргэж чадахгүй байгаа нь нөгөө гэмтэлтэй байгаа байхгүй. Аль нь шарахтай. Аль ингээд шархтцсан. Аав ээжийн травманаас, амьдралын травманаас, ажил ахуй за өмнө нь нөгөө дөнгөж бэлтгэхэд нэг таарлддаг харилцаанууд байдаг гэсэн ш. Тэр нь ингээд заяаны хандаач ордгоо, үлийн үрдээч ордгоо зүгээр нэг хайр гэдэг зүйлд бэлтгэхэд ингээд нэг зурс тайралддаг, нөгөө эрхээс салдаг харилцаанууд байдаг штэ. Тэр харилцаанууд бол нөгөө бэлдэж байгаа тэр харилцаанууд
бэлдээл ингээл үерхээс салаад ингэж байгаа тэдрээс бас гэмтэл авцсан. Тэднэрээс ингээд өөрийгөө буруу таньдсан, буруу ойлгоцсон. Тэ ингээд явж байхдаа нөгөө нэг таарлах хэвээр унтаа таарлцсан чинь нэг сонголт нь бол айгүй ингээд хүн дээр хатуугаар бигээ идгээгээд бигээд засаад байдаг. Тэгэхээр энэ бидний үйл өөрийн харилцаа гэж бодож байсан харилцаач маш гоё насан туршийн хайр байж болно. Болгож болно та. Хичээвэл яаж вэ гэхээр гимтлээ засчиж идэгчих юм бол та тэр хүнтэй гоё ярьцаж чаддаг болно. Би ингээд meditation буюу бясалгалыг сураа явж байхдаа өөрөө амар амгалан болоод тэр нөгөө хүний харах өнцгөө өөрчилчүүл ер нь гэр бүлийн харилцаа гоё батбиг болдсон байна гэдээ ойлгоод явж байсан. Энэ бол зөв бас үр нөлөөгөө өгдөг техник. Гэхдээ бас нэг болохгүйсэн байхгүй. Би тэр хүнийг сайхнаар ингээд харсан ч би тэр хүний байгаа бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд бясалгал хийгээд амар амгалан болсон ч гэсэндээ сэтгэлд хүрэх гэдэг юм нь жоохон дутуу дулмаг те. Сэтгэлд үнэлэгдэх гэдэг яг дотоодын мэдрэмж нь жоохон хоосон байдаг байсан. Тэгэхээр энд бас нэг арга техник дутуу байсан ойлгомжтойгоос энийгээ яаж дүүрэх вэ гэхээр нөө идэх хэвээр байсан юм байна. Тэр өвчин нь юунд байсан бэ гэхээр аав ээжтэй харилцаа тий ингээ багаас усангууд аав ээж нь хоорондоо зөрчилддөг, маргалддаг бол хүмүүс ингээл зөрчилдөх хэвээр байна, маргалтгал хэвээр байна гэдээ ойлгочдөг. Тэгэнгүүт тэр ингээд бүр бага наснда үзэж туулсан энэ хайраас авсан айдсуудаа идгэх, нийгмээс авсан хайр бол үрд биш, хайр бол салдаг, чамааг орхидог, аимшигтай зүйл гэж ингэж бодож байгаа тэр далд тухамсарт бодож байгаа тэр гимтлүүдээ идгээж нэг нэгээр ингэж хусаж те нэг нэгээр ингэж ховхолж тэрийг ингээд нөө өөртөө гой хүлээн зөвшөөрөөд мэдрээд өөртөө ярилцаад энэ хайрыг эдгэх арга техник асар олон арга техникүүд бас байдгүй байна. Энэ хайрын гэмтлүүдийг эдгэхэд нөө хүний өөрийн энергийг засах аюул болон одоо аргатай болсон. Хүн төрлөخت нь ч өөрийгөө хайх, өөрийгөө хайрлах тал дээр бол одоо ингээд аюул хөгжцсөн явж байгаа байхгүй. Хин ч ингээд чи өөрийгөө ингэж хайрлаарай гэж зөвлөж чадчихээн. Тэрнийх нь энергийн заслан байна, эмчилгээ нь байна, рейки бясалгал нь байна, рейки эмчилгээ нь байна, холын зайны маань гэд тэр тал дээр илүү хөгжцсөн явж байгаа учраас тэр тал дээр эмчилгээ эдгэрэлт нь аюул их байдаг. Сонголт ихтэй байдаг. Өө та хүсснээс ингээд сонгоод өөрийгөө эдгээд өөрийгөө хайрлах одоо уучраа олж болдог. Гэтэл энэ хайрын өвчлийг эдгэх тал дээр бид нар ингээд жоохон туршлагагүй байгаа байхгүй юу? Яг энэ цаг мөч энэ дэлхий дээр тэгэхээр ингээл чи хань ижлээсээ гэмтэл авсан бол энэ аргаар ингэж эмчлээрээ, энэ аргаар ингэж өөрийгөө эмчлээрээ гэдэг сонголтууд нөөрэ бага бүр байхгүй гэж би хэлээгүй шүү. Ер нь жоохон бага байна. Тийм болохоор хүмүүс нөгөө нэг хайраас авсан гэмтлээ эдгэж чадахгүй, ээж аавын одоо төрлөөс шалтгаалсан ээж аавын амьдралын травманаас авсан энэ хайрын тал дээрх үл итгэл, үл ойлголцол те гэмтлүүдээ яг жоох эдгэж чадахгүй явж байна бид нар. Тэгээ эдгэж чадахгүй нөө шархтайгаа яваад байгаа болохоор ингээл амьдралаа сайхан болгох гол хичээгээл те бас ингээл янз янзаар үзэн штэ хүн л юм чин гэр бүл болоо суудсан юм чин тэр харилцаагаа гоё байлгах гал үр давж үлдэх гээл те. Тэнгүүд тэр нэг юм амжилтанд хүрэхгүй байгаа байхгүй юу? Амжилтанд хүрэхгүй байхлаар шантарчж байгаа байхгүй юу? Шантраа за боли салсан л дээр юм байна. Яагаад бол би зөндөө оролдож үзлээ, зөндөө хичээж үзлээ, одоо боли гэж шантарчдаг. Шантраа дараагийн хүнтэйгээ таарсан чинь та угаасаа өмнөх хүнээсээ ч итгэж чадаагүй, дараагийн өмнөх хүнтэйгээ бас байхдаа бол яг жоохон суралцсан. Идэгсэн гэсэн үг биш. Суралцсан, эдгэн гэдэг хоёр юм чи өөр бас. Тэгэхээр жоохон суралцсан, ингэж харьцаж болохгүй юм байна, ингэж хэлж болохгүй юм байна, ингэчгээр би бигээ ингээ гомдоочт юм байна гэдгээ суралцсан мөртлөө эдгээг болохоор дараагийн харилцаач гэсэн яг адилхан байдаг байхгүй. Дараагийн харилцаа нь яг л тэр таны өмнөх салсан хүний харилцаан дээр юу болсон тэр ингээд үйл явдлууд дахиад тохиолдох гэдэг, дахиад ингээд орж ирэх гэдэг. Тэгэхээр би энэ бүхнээс юуг ойлгуулахыг хүссэн бэ гэхээр бид нар одоо энэ хайрын талаас хайраас авсан гэмтлүүдэд эдгээд сурна гэдэг мэдлэг бидэнд маш чухал юм байна. Тийм учраас та хэрвээ хань ижлээсээ авсан гомдол байгаа бол хань ижлээ заяаны хань гэж бодож байгаа бол эсвэл үүлийн үрийн харилцаа гэж бодож гинөө зүгээр л ингээд тохиолдлоор сууц юм да гэж бодож гинөө юу гэж бодож гин те тэр бодлоо ингээд өөрөө идгээ бүх харилцаа заяаны хань харилцаа бүх харилцаа хэцүү замыг туулж гинүү, гой замыг туулж гинүү, дундаж замыг туулж гинүү гэдгээрээ 3 хуваагдж байна. Хэцүү замыг туулж байгаа бүх хүмүүстэй хандаж хэлэхэд танд эдгэх ёстой, нөгөө хүнд чи эдгэх ёстой асар их шархууд байна шүү. Арай ингээд ухамсарлаж байгаад итгээгээрээ хамтдаа. За гой замаар буюу хараал дурлал, хараал татагдаал, би биегээ дэмжээл. Одоо ингээд сошиал масалт нэг айгу гой хөөрхөн үлгэр жишээ хосод байдаг штэ тий. Яг нэг юм царайцсны хувьд нэг гой таарцсан, энергийн хувьд айгу
тэнцүү тэгснээр би биегээ хамгийн дээд үгээр нэгээ дуудаал хамгийн дээд одоо халамжийг үзүүлээл те ямар гоё юм ийм гоё хайр надад одоо стенер хизэж таарлаж байгаагүй ш тийм ямар азтай хүмүүс нэм хүнтэй суучтсан болоо би биегээ нөмс яаж олсон болоо гэж боддоо ш те та ч гэсэндээ яг тэгэж амьдрах боломжтой танд ч гэсэндээ яг тэгэж тааралдах учрал байгаа танд ч гэсэн таны өөрийн чинь жороор бүтсэн тэр одоо сүнстэй таныг хүлээж байгаа гэхдээ тэрнтэйгээ гимтээд учрах уу шархтаад учрах уу зовоод учрах уу бүр итгэлгүй болсон хойно учрах уу гэдгээс л ялгаатай та итгэлгүй болсон хойно учрах юм бол та тэр хамгийн гой зайны антайгаа учирсан ч таньж чаддгүй харж чаддгүй бас л адилхан гомдоогоо явуулцдаг та өөрөө идэгдсэн байхдаа өмнөх төрлүүдээс ч юм уу те хүмүүс бол монголчууд бол өмнөх насны хувь зай гэж ярьдаг тэр өмнө нь ингээд амьдраад явж байхдаа хайрын тал дээр суралцаад хариуцлагатай ч юм уу одоо гоё мэдрэмжээ дагаж явж исэн тэр харилцаа чи энэ төрөл таны сүнсэн бие меморийн татгалагдж байгаа штэ тэр чин хിവэрэ бол та энэ төрөлдөө тэр хүнтэйгээ ингээд уулзаал уучраал амьдрал хууч айгүй хурдан бүтээл та хоёр биегээ хараал ойлгоол хараал мэдрээл ярилцаагүй байсан ч нэгээ мэдрээл ойлгоол тэр хүний царайц бусад хүн таалагдахгүй байсан ч танд бүх юм таалагдал тэр хүний алдаатай байсан ч тэр хүний алдааг алдаач гэж харахгүй те өөрөө тэр хүнд айгүй гоё ингээд сургалт орж байгаагаа ч мэдэхгүйгээр тэр хүн таны төлөө сураал хөгжөөл боловсроол цэцэглээл явдаг ийм харилцаа байдаг. Гэтэл ихэнх хүмүүс нөгөө нэг хайрын гэмтэл шархнаас шалтгаалаад би биегээ ингээд сургаад байгаа мөртлөө айгүй тийм хэцүү сорилттой байдлаар сургадаг гэх юм уу одоо маргалдаал зөрчилдөөл салаал салж ийн гэдэг нь ч гэсэн асар том хайрын хичээл байхгүй та юу ихээр нөгөө яг л уулзах хэвээр унтаагаа уулзаа суух хэвээр унтаа суусан ч гэсэндээ тэр хүнээ салаа явж ийн гэдэг нь та хоёр нөгөө нэг биеийнхаа бас л учрах хэвээр байсан харилцаа гэхдээ салж байгаагаараа та тэр хүнд ухаарл өгж ийн та өөрөө асар том ухаарл авж ийн хайрын тал дээр ингээд жоохон сорилттойгоор хичээлдээ суудсан тэр хичээлээс авах хэвээр марцсан гэсэн үг. Гэхдээ хараа одоо тэр хичээлдээ ингээд одоо салгач байд юм уу тэр сонголтыг хийж байгаа тохиолдлууд нь яагаад бүр ингээд салгад хүргэдэг вэ гэхээр бусад нөгөө нэг одоо юмсууд нөлөөлдөг байхгүй юу? Яг та өөрөө ингээ хайрын тал дээр жоохон шархтаа тааралдаа та хоёрын гэр бүлийн харилцаа жоохон хүнд байхад дээрэс нь нэмээд ажлын стресс, дээрэс нь нэмээд амжилтанд хүрч чадаагүй те амжилт үзүүлж чадаагүй сэтгэл готрол, дээрэс нь тэр хүн өөрийгөө бүрэн олж чадаагүй байх юм бол за тэр чинь жинхэнэ үйл өөрийн харилцаа шиг болчихдог байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө хүмүүс төрөлдөд би энтэй ингээд суусан учраас ингэж таагүй амьдарч байгаа юм байна. Би энэ хүнийг сонгоцсон учраас ингэж одоо муухай амьдарч байгаа юм байна. Би энэтэй суугаагүйсэн бол гоё амьдрах байж гэдэг нөгөө хүн рүүгээ төвлөрдөг. Үнэн дээ асуудал нь та өөрийгөө олоогүй байсан. Та өөрийгөө эдгээгээгүй байсан. Та хайрын тал дээр айгүй гоё би насан туршдаа аз жаргалтай хайртай хүнтэйгээ амьдрах эрхтэй гэдгээ хүлээн зөвшөөрж хаалгаа онгойлгоогүй байсан. Та сэтгэл зүйн хувьд бэлэн биш байсан те. Энэ зүйлүүд чинь нөгөө нэг одоо гэмтэлтэй хайртайгаа таарлтчул жоохон гэмтцэн шаргацсан нөгөө үнтэйгээ таарчвал за та хоёрын харилцаа бол тэгэл байнгын зовлонтой, зүдгүүртэй, маргаантай, зөрчилтэй амьдралын хувьд жасар том давааг туулаад те хажуу аваар хүмүүсийн ч дэмжлэг тусалцаа багтаа айгу төвхтэй байдаг. Тэгээд төвхтөл байхаар хүмүүс энэ бол одоо миний үйл өөрийн харилцаа юм байна. Битээрээс айл насандаа үүлийн үрээрээ учирч таарад ингээд нэгээ зоож ит ингээд бодчихдог. Гэхдээ үнэндээ үгүй айгу олон юм нөлөөлчихсэн юм аа. Тэгэхээр хэдүүлээ ингээд ямар ч хүнтэй суусан байсан тэр хүн таны заяаны ханж байх боломжтой, болгох боломжтой. Тэр хүнийг та үүлийн үрээ харилцаач гэж харах боломжтой. Эдгээгээд харчвал тэр хүн чинь сайхан л хүн, тэр хүний чинь дотор ур чадвар байгаа, тантай анх сууж байхдаа хайрлж исэн хайр нь байгаа, халамжлаа гэж бодож исэн сэтгэхүүн байгаа. Гэтэл тэр хүн бас өөрийгөө олоогүй хүн байж болно шүү дээ. Өөрийгөө олоогүйгээс болоод илэрхийлж чаддгүй, дэлгэж чаддгүй, уудалж чаддгүй. Тэгэнгүүт та хоёрын чинь дунд асар олон юм тохиолдно. Юу вэ гэхээр 3 дахь, 4 дахь харилцаанууд гарч ирнэ. Ингэж харилцаанууд гарч ирж байгаанаас одоо салах шалтгаан биш ээ. Энэ бол юу вэ гэхээр таны нөгөө хайранд суралцуулж байгаа байхгүй. Таныг ингээд өөрөө ойлгохгүй, өөрсдөө гэмтлээ эдгэж чадахгүй болохоор бүр үйл явдлаар дээрэс нь нэмж ингээд нэмэлт хичээл орж ирж байгаа байхгүй. Бүр нэмэлт
даалгавар орж ирж байна те. Энэ даалгавар бол нэлээд хэцүү даалгавар. Энэ даалгавруудыг даваад гардаг хосууд, эдгээд явдаг хосууд байгаа. Гэтэл үнэхээр давж чадахгүй тэр даалгаврыг үнэхээр одоо нөгөө нэг үйлдэж ингэж ойлгож ухаарч чадахгүйгээр шантраад дахиад өөр ингэж харилцаа хайгаад явж байгаа хүмүүс байгаа. Аль альных нь зөв биш, аль альных нь буруу ч биш. Зүгээр л амьдрал зүгээр л ямар согоосаа үйл явдлаар та нэг ингээ харилцаагаа ойлгоогүй бол дахиад танд боломжууд, дахиад шин зам, дахиад шин сорилтууд байдаг гэдгийг л баталж байгаа байхгүй юу. Тэгэхээр та шийдвэрээ гаргаж болно. Юу гэж вэ гэхээр хүмүүс надаас асуудаг юу гэж вэ гэхээр би ингээд нөхрөөсөө салахгүй юу те, энэ одоо нөхөр битэрийн харилцаа ямар харилцаа байна гэдэг би хүний салахгүй хэлдэг. Би бурхан биш. Гэхдээ миний хувьд тооноос нь хоёр хүний энергийн одоо мэдрэмж нөгөө шархны хинэн илүү хэрэг шарахтай байна гэдгийг цензуурлж агаад та хоёр хэрэг сорилттой харилцаа туулах вэ гэдгийг тайлбарлаж өгөх гэж хичээдэг. За та бол зүрхэн үрдний асуудалтай, нөгөө хүн чинь ийм асуудалтай байгаа учраас та хоёрын хувьд бол харилцаа бол асар сорилттой юм биш үү? Сорилттой ч гэсэн туулах гэсэн итгэл найдвар байгаа бол та явж болно шүү те. Сорилттой бол үгүй надад айгүй хачаа байна. Хажуугаар нь зөндөө хачаа байна. Тэгэхээр би начиг дэлж чадахгүй байна гэж бодоод сорилтыг одоо хүлээн зөвшөөрч чадахгүй салсан ч болно. Яагаад гэвэл хүн чинь тэр ачааг даахгүй тэр ачаатаа цаашаа явахгүй гэдэг чинь тэр тухайн оны ирэх байхгүй юу. Тэр хэний ч ямар ч бурхан те чи энийг заавал давах ёстой гэж хэлээгүй. Давж болно, давахгүй ч яж болно. Өөрөө л мэд. Гэхдээ ийм замаар явдгийг шүү гэд ингээд танд бол нэг юм жим бол гаргаад өгсөн байгаа. Тэгэхээр хүний өмнөөс хүн шийдвэр гаргацсан, хүн амьдралаа сонгоод явж байхад хүний өмнөөс чи ингэж болохгүй, тэгэж болохгүй гэж бид нар бол хэлж болохгүй байх нь. За дээрэс нь бас тэр хүнд юу тохиолдсныг юуг нь ч мэдэхгүй байж дураараа одоо тэ ярьж тайлж дураараа тэр хүмүүсийг өөрсдөө гэмтсэн байгаа хүмүүсийг нэмж гэмтэх юм бол та өөрөө ч гэсэн гэмтдэг шүү. Юу вэ гэхээр та өөрөө ингээл амьдрал айгуу дайжгүй те хань ажилтайгаа сайхан амьдарч байсан чинь таны эргэн тойрны нэг хүн салчлаа гэж бодъё л та. Тэгсэн чинь энэ хоёр ингээд салцсан ёстой нэрээ одоо юу гэдэг амьдрал ахуйгаа өлегтэй удирдах чадахгүй, өлегтэй авч явж чадахгүй ёстой ийм энтэй ингээд хэлчихэд та тэр хүмүүсийг гэмтэж гин гэсэн үг. Тэгээ гэмтчихлээр амьдралын зохилтолгоогоор танд өөрт чинь заавал тийм тохиолдох гэдэг байхгүй. Яагаад гэвэл энэ хүмүүсийн зовлонгоос тэ ухаарл авч чадахгүй хүмүүсийг улам зовоох шийдвэрийг гаргаж байгаа бол чи ч гэсэн өөрөө л зовж үзчихэж л энийг ойлгох юм биш гэд амьдралын нөгөө юу шийдэн буцаагаад тэр чин таны тархийг ирээд ондог гэдэг шиг та юу дэлхийн ертөнц рүү цацсан тэр чи яг бумеранг шиг тэ эргэлдэж байгаа цаг хугацааны хувьд хизээ гэдэг нь үл хамааран тань дээр буцаад яваад ирдэг. Тэгэхээр нөгөө нь ойлгодог те хөөр хийдэ хүн чинь ингээд сайндаа салдгүй юм биш үү, ингээд салдсан байна, ингээд нээлтэн байна, ингээд юм биш үү энтергээд ойлгож хэлдэг. Заавал тэгж бумеранг шиг те өөрөө гимтэл бусдыг гимтэйгээл бусд руу мухаар шүлсээ өсчүүлж ингэж ойлгож явахаар бусдын сүнсний аялал хийж байгаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр хүн юу ч мэдэрч болно. Тэр хүн маш гоё ингээ хараад одоо хүмүүс чинь ингээд амьдраад явж байхдаа нөгөө сорилттой харилцаатай буюу яг л суухстай унтагаад суугаад гэрлээд хайртай амьдарч исэн ч гэсэн дахиад ингээд бүр нөгөө ихэр сүнстайгаа тааралдаад те өөрийнх нь бүтцснээс бүтсэн тэр хүнээ хараад шууд мэдэрч байгаа харилцаагаа харахаар мэдээж хүн чинь ингээд сонголтонд чигнэн нэцтэй ямар ч хүн илүү амар байгаа, илүү тухтай байгаа, илүү гой мэдрэмж авч байгаа хүн рүүгээл татагдана нэцтэй ер нь. Тэгээд ингээд татагдаад явхад бас ингээд юу гэдэг тэр хүнийг буруу, зөв, сайн, муу гэж шүүх хэрэг байхгүй хинтч. Тэгэж та явсан ч болно. Гэхдээ та тэхгүй байсан ч болно. Юу вэ гэвэл тэр хүнээсээ тэр гой татагдж байгаа, тэр гой ихэр сүнснээсээ авах ёстой мэдлэгээ аваад, те сурах ёстой мэдлэгээ аваад, мэдрэмжээ аваад нэг нэгэндээ та хоёрыгоосаа таралдаал бол аль аль нь сайжирдаг. Ухамсарын хувьд ч, сүнсний хувьд ч, мэдлэгийн хувьд ч бүр ингээ ихэр сүнс гэж ярьж байгаа тэр өөртөөгөө тэр бүтэц адилхан үнтэйгээ таралдчихлээрээ та бүр ингээ зүс царайны хувьд ч гэсэн өөрчлөгддөг. Өөрийн мэдлгүй ингээ хичээгээл өөрийгөө өөрчлөх гэж зовхгүй штэ. Зүгээр л тэр хүний сэтгэлд өөрчиж байгаа учраас тэр хүн авах ёстой авчиж байгаа учраас мэдрэх ёстой нөө насаараа гайхаад асуугаад хайгаад ойлгохгүй байсан хариултаа авчиж байгаа учраас өөрөө ингэж гоё болчдөг. Тэгээд үнэхээр энэ гоё байдал надад таалагдж байна. Би дандаа л юм баймаар байна гэж бодох юм бол та тэр хүнээ сонгож болно. Тэр хүнээ сонгоод цаашаа явлаа гэж бодоход та хоёр бол сайхан амьдрнаа. Энэ бол зөвөө. Ягаад гэвэл нэг бүтцтэй ихэр сүнснөө те ингээд яг үнэхээр нөгөө сорилт багтай идэгдсэн тэр одоо сүнснүүд хоорондоо тааралтахаар бол амьдрал айгүй амархан бүтдэг, айгүй сорилт ихтэй байсан ч гэсэндээ тэрийг айгүй хөнгөнөр тулдаг гэж үздэг байхгүй юу. Гэхдээ
ингээд яваа цаашаа ингээд тэр хүнээ сонгоод явж болно те. Гэтэл та тэхгүй ч яж болно. Яагаад вэ гэвэл ихэвчлэн нөгөө энэ амьдралын ингээд амьдрал ах уу мөнгөтэй болох гол карьертай болох гол явж байхдаа хүмүүс ихэвчлэн яг нөгөө ихэр сүнс буюу шууд ингээд ямар ч одоо зовлонгүйгээр тааралддаг тэр сорилт тэр гоё ингээд энергийн сүнстэйгээ дандаа айгу оройтч тааралддаг гинэ ихэвчлэн. Оройтч тааралддаг учраас яадаг вэ гэхээр нөгөө тэр ингээд хайрынхаа мэдрэмжийн араас явмаар байсан ч ингээд айгүй их ингээд хариуцлагууд нь бас ингээд байж байгаа те. Хариуцлагууд байж байгаа учраас хүмүүс зарим нь сонгодог, зарим нь сонгож чаддгүй, зарим нь шийдвэрээ гаргадаг, зарим нь шийдвэрээ гаргадаггүй гэдэг ингээд янз байгаа. Гэтэ ямар ч байсан бидний хувьд маш том ойлголт бол үл өөрийн харилцаа мөн заяаны хань гэдгийг ингээд бид нар ингээд нэг ертөнцийн хоёр туйл юм шиг ойлгох нь бол тийм ч одоо зөв биш юм байна. Энэ бол нөгөө сүнслэг утга учраараа бол ерөөсөө л нэг л ойлголт юм байна. Гэхдээ нэгэнтээ нь бол бид нар үнэхээр хэцүү тааралдтай юм байна. Нэг нь бол үнэхээр гоёор мэдрэмжээг өгж танд амьдралыг сургаж, амьдралын амтыг мэдрүүлж, өөрийн чи ямар гоё үзэсгэлэнтэйг, ямар сайхан гэдгийг, ямар гоё хүн гэдгийг сануулдаг юм байна. Нөгөөх нь бол яг дундаж төвшөнд байж байгаа тий. Нэг тэгж ингээл нэг амьдралд нь ч нэг асуудал тулгараад байдгүй тэр гэр бүлүүд бол яг нөө дараагийнхаа яг тэр ингээд бүр гал халуун дээр хайртайгаа уулзрах эсвэл айгүй зовлонтойгоо хайртайгаа уулзсан ч идэж чадах тэр төрөлд өөрсдөө бэлтжээд юм байна. Бэлдээд авах юмаа аваа, сурах юмаа сураад 50 сургуульд ингээд суралцсан явж байгаа юм шиг тий. Ийм л одоо юм ялгаа гардаг юм байна. Хүн болгонд ийм одоо янз янзын ялгаа гардаг болохоор энэний зөв тэрний буруу гэж хэлэх бол ирэх бид нарт хиндэнж байхгүй. Хамгийн гол нь та өөрөө за би одоо нэг үүлийн үр гэж бодоод байгаа энэ харилцаагаа засаж залруулж итгэж болох юм байна шүү. Хайраас авсан гэмтлүүдээ бит хоёр итгэж юм бол бит хоёр ч гэсэндээ сайхан амьдрах боломжтой юм байна шүү гэдэг зүйлийг ойлгож авч болж байна те. Эсвэл ингээ бүр ингээ үнэхээр гой гал халуунаар дурлаад хамтдаа амьдарч байгаа бол бит хоёр нэг бүтцтэй юм байна шүү те. Нэг ингээд ихээс бит хоёр одоо бүтцэн одоо нэг юм материалаас бүтцэн учраас ингэж гоё ойлгож ингэж гоё нэгээ дэмжиж ингэж гоё сайжруулж ингэж сайхан амьдардаг юм байна шүү гэд ингээ ойлгоод талархаад явах нь ингээ зүгээр л дундаж ингээ амьдарч байгаа хүмүүстэй ингээ нэг сайхан дурлал хайлаад байхгүй мөртлөө хэцүүч биш сайхан ингээ тухтаа нэг амар амгалан амьдардаг хүмүүс байдаг штэ. Амар амгалан амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол та хоёр маань одоо өмнөх төрлүүдтэй шархуудаа эдгээсэн гэхдээ дараагийн төрлүүдтэй бүр илүү романтик харилцаандаа өөрсдөө бэлтэж байгаа төрөл юм байна. Тэр төрөл нь ингээд өөрсдөө илүү ингээд юу гэдэг ингээ хайранд суралцуулаад амар амгалан байдлыг мэдрүүлээд сайн мууч гэдэг шиг ингээд гоё амьдралд ингээ хариуцлага гэдэг зүйлийг илүү ухамсарлаад ингээд явдаг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө ингээд амьдралыг алтан гурвалжин golden ration гэдэг 3 үнцэг байдаг шиг хайранд ч гэсэн юм 3 үнцэг байдаг юм байна. Энэ 3 үнцгийг гурвуулангийн та туулдаг юм байна. Хэцүү хамгийн хэцүү харилцаатай хүнтэйгээ таарлддаг юм байна. Хамгийн гоё харилцаатай хүнтэйгээ таарлддаг юм байна. Зүгээр энгийн дундаж байсан хүнтэйгээ ч гэсэн таарлддаг юм байна. Нэг цагт нэг мөчөд таарлахгүй шүү дээ. Зэрэг таарлахгүй. Цаг хугацааны хувьд өөр цаг хугацаанд таарлддаг юм байна. Хамгийн хэцүү хүнээсээ бол жоохон өөрөө ч гэмтсэн байдаг болохоор сорилттой байдлаар биегээ одоо ухааруулдаг ойлголт юм байна. Хамгийн гой нөгөө нэг ингээл бүр ингээл хараал ойлгодог, хараал дурладаг, хараал урсдаг тэр хүнтэйгээ таарлдаад цаашаа уг нь амьдраад цаашаа явж болдог боловч ихэнх хүмүүс хайр үрд биш гэдэг үгэнд итгэдэг байхгүй юу? Энд чинь ингээ бидний энэ хүн төрлөختний хамгийн их эмчлэх ёстой, хамгийн эмчилж чадахгүй байгаа, яаж эмчлэхээ ойлгохгүй байгаа тэр сэдв баггүй юу? Юу вэ гэвэл ганцхан манай Монголд биш шүү. Бүх дэлхийн бүх хүмүүст орны та ямар ч орны үнэтэй таарлцсан энэтэй бол бүгд санал нийлнэ. Та хайр үрд биш шүү гэж ямар ч орны хэлээр хэлсэн тэр орны хүн яг үнэ. Би наадтай чинь санал нийлж байна. Нэрэн шүү ямар ч хайр үрд биш гэж хэлнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бүх орны энэ дэлхий гэдэг гаргийн бүх хүн төрлөختний эмчлэх ёстой одоо хамгийн том сэдэв бол энэ болчиход байгаа маа. Хайр үрд биш гэдэг энэ далд тухамсарт байгаа энэ буруу ойлголтоос болоод бид нар хайраа үрд хадгалж авч явах чадахгүй болчиход байгаа маа. Замаасаа шантардаг, замаасаа айдаг, замаасаа ингээд одоо зүхтдаг те ингэдэг одоо нөгөө хайрын тал дээр үрд ингэж явхад бол айгу төвхтэй болчиход байгаа маа. Тэгэхээр сүнслэг мэдлэг хөгцөөр л байгаа. Үнээс цаашаа маш их хөгжнө. Цаашдаа бид нар хөгжих тусам энэ хайрыг эдгэх арга зам айгүй олон янзаар гарч ирнэ.
цаашдаа бид нар хайрын тал дээр бидний одоо үр хүүхдүүд хайрын тал дээр илүү төгс амьдралыг туулнаа. Бид нар шиг ингээд зоохгүй, бидний ээж аав шиг зоохгүй, хинийгээ хайрлж дурлж биш ээж аав нь сонгочдөг. Эсвэл ингээд одоо хэцүү нийгэм байлаа шүү дээ. Тэр чинь нөгөө энерги 900 мэдлэг оюун ухамсар бага байсантай ч холбоотой, асар олон зүйлтэй холбоотой шүү дээ, тий. Гэхдээ яг одоо энэ цаг мөчид надтай зэрэгцээд амьдарч байгаа бүх хүмүүстэй хандаад хэлэхэд та хайрын тал дээр одоо гэмтлүүдээ бидний итгэх цаг болсон юм байна. Хамгийн сайхан хантайгаа учирсан ч гэсэндээ хамгийн гой заяаны хань гэж хэлж болох хүнтэйгээ учирсан ч гэсэндээ тэр хүнээ та жижигхэн гомдож байгаа бол та тэр хүнтэйгээ жижигхэн маргалдаж байгаа бол нөгөө ахуй амьдралаас болоод ахуй асуудлаас болоод аав ээжээс болоод маргалддаг штеп. Ингүүл танд итгэх ёстой шарах байна гэж та ойлгоорой. Та тэр шархаа эдгээчүүл та хоёр бүр төгс харилцаж болно. Энэ дэлхий дээр байгаа бүх хүн хайр амьдралыг туулах заяаны хань хайх гэж ирсэн. Заяаны хань буюу ингээд хамтдаа туулах тэр хань ингээд хамтдаа хамт явах тэр хүн тэр одоо сүнсээ олчих юм бол хайранд суралцаад тэгэл бид нар ингээд бүр төгс гэгэрх гэж ирсэн. Тэ төгс гэгэрнэ гэдэг нь зүгээр л эрдэм мэдлэг одоо бясалгал юу гэдэг бурхан шашны хувьд гэгэрхийг хэлээгүй. Цэвэр ариун энерги болохыг яриад байгаа байхгүй юу? Цэвэр ариун энерги болохын тулд та төгс уужилж чаддаг, төгс мэдэрч чаддаг, төгс хайрлж чаддаг, төгс гэгэрж, төгс ингээд юмд ингээд ариун нандаа хандаж чаддаг. Тэр имийг л сурах гэж ирсэн байгаа. Тэгээ тэрийгээ сурахгүй явжсэн чи хоорондоо хоёулаа гэмтэлтэй тааралдчихаж нэгээ торомжлоод тахаар нөгөө цагаан байсан энерги чи хар болоод, гой байсан зан чи муухай болоод, нөгөө үзэгсэнтэй байсан эмэгтэй чинь тэ үзэгслэнгүй болоод цараматай болдог байна шүү дээ. Тэгэхээр итгэх ёстой байна гэдгийг бол ойлгож байгаа нь өнөөдөр та бид нарын өнөөдөр миний энэ сэдвээр ярьж байгаагийн хамгийн том зорилго хэрвээ бид нар энэ хайрын тал дээр асуудлаа буюу хайр үрд биш гэдэг энэ сэдвийг эдгээгээд миний одоо үл өөрийн харилцаа гэж бодож исэн харилцаа маань угаасаа миний энэ гурван юмтай л таарлддаг байна шүү дээ бид нар амьдралдаа маш хэцүү харилцаатайгаа энэ ч гэсэн хичээл сургалт таны суух ёстой, үзэх ёстой, туулах ёстой зам хамгийн сайхан татагдж байгаа энергитайгаа тэр ч гэсэн таны үзэх ёстой, туулах ёстой, мэдрэх ёстой зам тэгээд дундаж үерхэд явж болдог, харилцаж болдог, харилцаад амар энгийн мөртлөө бүр ингээд нэг айхтар татагддггүй, айхтар гомддггүй те ингээ явдаг. Энэ гурвангийн тулж иж энэ гурван замаар гурвангаар нь явж иж та жинхэнэ нөгөө нэг сонголтоо хийж, жинхэнэ нөгөө хайрын тал дээр сурах ёстой мэдлгүүдээ цуглуулж авдаг, богцоод өргөдөг байна шүү дээ те. За нэг хитэн комент уншчихъя да тий. Гэмтлүүдээ эдгэж байгаа улам сайхан болж байна. Үүлийн үргэж уйлдаг үеарт тацарсан баярлаа. Одоо илүү ойлгодог болсон. Улам гэж байна гэсэн байна. Ашгүй дээ. Тэгэхээр энэ хүн маань үйлдвэрийн харилцаа маань гэж зовоод явж исэн ч гэсэндээ эдгээд ингээд одоо өвчлөл байгаа юм байна гэдгээр шалтгаалаад бид хоёулаа гэмтэлтэйгээ болохоор нэгээ санаатаа биш санамсаргүйгээр зовоож байгаа юм байна гэдгээ ойлгоод арга замын араас хайгаад арга замыг ашиглаад эдгээд одоо нөгөө үнэ арсан чинь нөгөө үйл өөр байсан хүн заяаны хань болоод заяаны хань байсан хүн үйл өөр болоод ингээд шилжиж болдог байхгүй юу? Тэгж одоо засаж залруулж явж байгаа юм байна. Та хамгийн сайхан хань ажилтаа таарсан ч хэдэн жилийн дараа эн чинь миний үйл өөр харилцаа байсан байна гэж ярьж болох байхгүй юу? Яагаад гэвэл нөө айгүй гасар гэмтсэн сэтгэл зүйн гэмтэл энергийн гэмтлүүдэд шалтгаалаад би биегээ хайрлж тойлцсон, халамжилж чадхаа болцсон, мэдэрч чадхаа болчоор гой үйл өөрөө одоо хамгийн сайхан харилцаач үйл өөрийг олгож болно. Хамгийн муухай харилцаагч эдгэж чадах юм бол хамгийн гой харилцаа байлгаж болно. Тэгэхээр бидэрт сонголт байгаа. Та энэ сонголтыг зөв одоо маш гоё ингээд сэтгэл ханамжтай сонголтыг сонгохын тулд та итгэх хэрэгтэй л гэж хэлмээр байна. Яг одоо та хостой бол, нөхөртэй бол, найз залуутай бол танд өөрт чинь хайрын талаар ямар буруу ойлголт байна тэрийг айлуулах эдгэх хичээгээрээ хүн өөрөө итгэчихээр нөгөө хажуудлын хүн ингээд дагаад эдгээ, дагаад ойлгоод, дагаад засагдаад явцдаг. Тэгээ хоёр хүн хоёулаа итгэчихээр итгэцэн хос бусдыг эдгэж чаддаг. Юу вэ гэхээр бусад хүмүүс гомдолтой байхад, уйлцсан байхад, зовцсон байхад, маргалтцсан байхад ингээд эвлэрүүлж чаддаг, зөвлөж чаддаг, дэмжиж чаддаг тий өөрөөсөө эдгээгүй хосууд чинь бусдыгаас гэмтэгээд байдаг. Сал эсвэл нийл эн чин зөв эн чин буруу гэд ингээд шийдвэр гаргах гээд байдаг. Гэтэл та ингээд өөрөө ч итгэцэн нөгөө хамттай байгаа хүн чинь ч итгэцэн бол та хамгийн гоё тэр ингээд бүр хамгийн салгаж байгаа хосыг ч нийлүүлэх боломжтой хамгийн ингээд одоо юу гэдэг биендээ маш их хайртай мөртлөө хамтдаа байж чадахгүй байгаа хүмүүсийг ч хамтдаа байх арга замыг зөвлөх боломжтой. Аль аль нь таны мэдрэх ёстой зүйл. Та
та тэгэхээр одоо бодож үзэх хэрэгтэй. Энэ гуруула танд таарлцсан уу? Хамгийн хэцүү сорилттой харилцаа таарлцжсэн үү? Та тэндээсээ эмчилгээ авч ирсэн үү? Ямар сургалтуудыг авсан та өөрөө дүгнэх хэрэгтэй те. Хамгийн гой хараал дурладаг бүр ингээд хараад татагддаг тэрний талаар юу ч мэдэхгүй мөртлөө бүр ингээд бүх юмаа өгөхөд бэлэн тэр хайртайгаа та уулзчихсэн үү? Учирчсэн үү? Ингээд зүгээр нэг энгийн нэг десерт гэж ярддаг шиг те. Нэг таарлдаад өнгөрдөг, нэг дараагийн хайрандаа бэлтгэхдээ нэг таарлддаг, эсвэл нэг гэр бүлтэй болохоос өмнө таарлдсан байдаг, эсвэл хайртай бүр асрах татагдахаас өмнө нэг ингээд нэг уулзаж уулзраад ингэжсэн тэр харилцаа те. Тэр ингээд 3 энэ харилцаануудтай та гурвуулантай таарлцсан уу? Одоо та хинтэн байна вэ? Тэ энэ одоо маш сонирхолтой штэ. Бидний өнөөдрийн ярилцж байгаа хамгийн гоё хэсэг нь бол энэ хэсэг байхгүй юу? Юу вэ гэхээр одоо та хинтэн байгаа вэ? Хинтэн байна вэ гэдгээс үл хамааран та нөгөө хинтэнч байж болох юм байна гэдэг сэтгэл зүй танд байна уу? Аль нь ч зөв сонголт биш, аль нь зөв байж болох юм байна, аль нь ч буруу байж болох юм байна. Хамгийн гой хайраа сонгочоод салж болох юм байна. Хамгийн муухай харилцаагаа сонгочоод ч үргэлжлүүлж амьдрж болох юм байна. Дундаж ингээд зүгээр ингийн дундаж төгсний харилцаагаач хамгийн сайхан гал халуун хайр болгож хувиргаж болох юм байна гэдгийг бол та ингээд ойлгосон уу? Би энийг л ингээд ойлгуулахыг хичээсэн гэх юм уу? Гэхдээ арай ингэдэг. Миний одоо уншиж судалснаар гэх юм уу? Уншиж судалснаар хүн өөрөө бас тэрийг ингээл заавал чиглүүлэх гээд хичээгээд авах хэрэггүй байдаг гинэ. Та гол нь таны анхаарах ёстой фокус буюу анхаарах ёстой зүйл бол өөрийгөө итгэхтэл анхаарна. Тэгээд бусад сонголтыг бол та өөрөө бараг хийхгүй. Та сонголтыг зүгээр дэлхийн ертөнцид ингэж тавих ёстой. Дэлхийн ертөнцид зүгээр ингэж итгэх ёстой. Энергиудэд итгэх ёстой. Тэгсний дараа тэр одоо та ингэж өөрөө итгэцэн тэр хүн ч итгэцэн байвал тэр дэлхийн ертөнд сахиусан тэнгэрүүд одоо тэ эрэг энергиуд харж агаад танд хамгийн боломжтой хувилбарыг дэлхийн ертөнц өөрөө тань руу явуулдаг. Тэгээд тэр гоё хувилбар чинь цаашдаа та нөө идэх юмаа идэгцэн, сурах юмаа сурцсан, нөө хичээлээ авцсны дараа хинэн үлдэх вэ гэдгийг та сонгохгүй. Дэлхийн ертөнц өөрөө сонгоод ингээд нөхцлүүдийг бүрдүүлээд тэгээд цаашаа явдаг. Тэгэхээр та бол хамгийн гол нь идэх ёстой байна. Бас суралцах ёстой байна. Юу суралцсан гэдгээ дүгнэх ёстой байна. Тэгээд яг энэ гурвынхаа алинтай ч амьдарч исэн гэсэн амьсгалаа аваад зүгээр бүх зүйлийг ингээд өөрөө хүлээн зөвшөөрч чадах юм бол ингээд дэлхийн ертөнц өөрөө ингээд тэр аль нь танд илүү хэрэгтэй вэ гэдгийг мэдээд сонгоод тэр амьдралыг танд бэлгэлдэг гинэ. Энэ нь бол ингээд таны амьдралын хүн болж төрсний бэлэг. Та ингээл төрсөн өдрөөрөө хүмүүсээс бэлэг авдаг шүү дээ. Яагаад танд төрсөн өдрөөр чинь бэлэг өгж байгаа? Энэ дэлхийн ертөнцийн дээр төрсөн учраас, хамтдаа таарлцсан учраас, найзалсан болохоор, ханьсан болохоор баярлаа гэж танд бэлэг өгж байгаатай яг адилхан. Энэ дэлхий дээр таныг ингээд алинтанч таарсан байсан гэсэн амьдраад явж байгаад бурхан баярлаад ингээд өгөхгүй өргөдөхгүй те ямар ч байсан ингээд амьдраад явж байгаа чинь баярлаад чи энэ сонголтыг хийцэн үү, сурах юмаа сурцсан уу, идэгцэн үү? За одоо энэ гурвын хамгийн гой хамт байхад хамгийн гой хувилбарыг би чамд бэлэглэнэ гэд амьдрал өөр аягүй сонин нөхцөл байдлууд үүсээд аягүй сонин сонголтууд гарч ирээд аягүй өөрчлөлтүүд үүсээд энэ гурвын айл нэгэн дээр нь та өөрөө тогтдог. Гэхдээ та энийг өөрөө бараг сонгодгоо. Энийг бол дэлхийн ертөнц өөрөө шийдэж өгдөг байх нэ. За гой мэдээлэл байна. Нүдэн анаа сонсож байгаа сайн нээлээ нүдээ гэсэн байна. За та тэгээд энэ бүхнээс юу гой сурч авбаа бусдтайгаа гой хуваалцаарай. Гэмтлээ яаж итгэх вэ гэсэн байна. Энэ л бидний хамгийн том асуудал болчиход байгаа байхгүй юу? Гэмтлүүдийг яаж итгэх вэ? Нээж аавын травмагаа те өмөө өвөөгийн травмагаа эргэн тойрны найз нөхдөд үерхлээс харсан та өөрөө биш ч гэсэн та өөрөө ингээд хүнтэй амар ингээд хэцүү дарк харилцаатай болоогүй байсан ч хажуудах байгаа найз чинь ингээд тань зовлонгоо ярьдаг үстэй. Яа би өстө нөхөртөө ингэж таардгүй тэгж таардгүй хэр тэрнээс хүртэл хүн айчдаг. Тэрнээс хүртэл хүн айгаад гэмтчихдэг байхгүй. Тэгэхээр бид нар нийгмээсээ эргэн тойронд болж байгаа үйл явдал асар олон юмнаас гэмтээ явж байдаг. Тэр гэмтлээс шалтгаалаад нөгөө өөрөө яг хайртайгаа хантайгаа уулзрахаараа тэр гэмтлээ автоматар гаргаад байдаг. Тэгээд тэр гэмтлүүдээ хоёр ингээд гэмтсэн сүнс хоорондоо ингээд автоматар бие биенлүүгээ шархаа гаргаад хар чин тэр чинь өвчлөл болдог, хууралт болдог, зовлон болдог те салалт болдог байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ гэмтлээ яаж идэх вэ гэхээр өөртөөгөө эхлээд ажиллаж өөрийгөө эхлэж идэх нь юу вэ гэхээр хүлээн зөвшөөрнө те. За одоо нөгөө маш олон ингээд бас олон ч байх вэ. Энэ хайрын тал дээр бол олон биш. Гэхдээ ер нь аргууд бол байдаг. За хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа сүүлийн үед дэлхийн ертөнцийн одоо энэ сүнслэг багш нар санал болгож байгаа нэг арга байгаа. Юу вэ гэхээр та тэр одоо хамгийн хайртай хүнээс авсан хамгийн том гэмтэл. За болиё
тэр намайг хуурсан байж болно те. Тэр намайг хуурсан. Хүмүүс хууралтан дээр айгүй ингээл зовж гимтчин гэж айгүй өвчлөлтөн штэ. Тэгэхээр ингээ урдаа гой тухтаа орчноо бүрдүүлээд гой суугаад ганцаараа ингээд тайван сууж байхдаа за тэр хайртай хүнийхээ нэрийг хэлээд тэр намайг хуурсан гэд эхлээд хэлнэ. Тэр намайг хуурсан. Би ярцганаал муухай олон те. За тэрнийхээ дараа тэр субъект буюу тэр хүнийхээ нэрийг өөрчлөөд би өөрийгөө хуурсан гин. Яагаад гэвэл тэр хүн таныг хуурж ийн гэдэг нь та өөрийгөө өнөөдөр хүртэл хураа явж байсан учраас танд тэр хүний толин тусгалаар буюу тэр хүнээр дамжуулж тэр хуралд орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр би өөрийгөө хуурсан гэд. Түүний дараа би өөрийгөө хуурснаа хүлээн зөвшөөрж ийн. Юун дээр хуурсан? Үзэл бодол, амьдрал ахуй, сонголт, аз жаргал бүх юм дээр ингээ хуурснаа хүлээн зөвшөөрөөд хамгийн сүүлд нь зүгээрээ бүх зүйл зүгээр те. Би идэгнэ, би өөрийгөө дахиж хуурахгүй. Би яг үнэн мөнөөрөө байх болно. Би өөрийнхөө бүх мэдрэмжиндээ үнэн байх болно. Би өөрийгөө алдаатай, оноотой, тэнэгтэй, мангартай хүлээж аавна гэд ингээд өөрийгөө өөртөө гоё үг хэлнэ. Тэгэхээр ингээд тайвшраад яг энийг гоё мэдрээд эдис цусаараа мэдрэхээр тайвшрал аваад та ингээд баг багаар итгэж эхэлж ийн гэсэн үг. Та ингээд идэгсэн чинь нөгөө хүн танд ирж ийсэн нөгөө хүнээс ирж ийсэн одоо сөрөг энерги, сөрөг дайралт, сөрөг өгнөж гэсэн ингээд засагдаж эхэлдэг. Засагдаж эхлээд тэр хүн таныг хуурж ийсэн хуурхаа болж эхэлдэг. Танд айгуугаа үнэнч хандахыг хичээж эхэлдэг. Танд бүх зүрх сэтгэлээ нээхийг ингээд оролдож эхэлдэг. Яагаад вэ гэхээр та өөрөө идэгсэн чинь хажуудах хүн чинь бас идэж байгаа байхгүй юу? Ингээд ийм ингээд аргууд бол байдгаа. Тэгэхээр харин тал дээр ямар ч сонгой маш гоё ингээд удаан бодож үзээд өөрийгөө юун дээр гэмтэлтэйгээ олоод тэр гэмтлээ тээх гэж оролдоод хань ижилтэй нь юун дээр гэмтэлтэй байгааг олоод заяаныхаа миний үүлийн үр гэж харахаа болоод те энэ хайрцгаа эвдээд тэгээд надын амьдралд ерөөсөө 3 төрлийн хайр учрах юм байна. Нэг нь бол жоохон сорилттой хэцүү. Тэр хүн битээр та тэр хүнтэйгээ суудсан байж болно те. А нэг нь бол бүр хараал дурладаг бүх юм ингээл бүр та хоёр нийлэх юм бол маш богино хугацаанд бүх амьдрал чинь зүгээр л цаанаасаа бэлэг юм шиг бэлдэгдээд ингээд одоо бэлэг юм шиг ингээд гоё бүтдэгтэй тийм харилцаа. Нөгөөх нь бол яг хуу дундаж зүгээр ингээд явжаад нэг дэлхийн ертөнд суулгацсан байдаг шүү дээ. Ягаад гэдгээ мэдэхгүй нэг үчиж суудсан. Гэхдээ нэг муухай амьдраад байгаа мөхөр үгүй, нэг сайхан амьдраад байгаа мөхөр үгүй. Гэхдээ ерөөхдөө гоё болж байгаа те. Энэ 3 юмтал таарах юм байна. Энэ 3 хайрынхаа аль нэг нь сонгох нь таны сонголт юм байна. Аль нэг нь сонгосон ч аль нь хичээлтэй, сургалттай л явдаг юм байна. Энэ 3-ынхаа алинтай нь байгаагаа бодоод аль нэг нь ч юу ч болгож хувиргах хүчин танд байгаа гэдгээл мэдэх нь хамгийн чухал юм байна. За энэ сэдв бол үнэхээр далаацтай сэдв ээ. Энэ сэдвтэй холбоотой үргэлжлүүлээд 4 хүүхэд гарч ирнэ, хадам ээж аав гарч ирнэ, хайртай найз нөхөд зөндөө олон харилцаанууд гарч ирнэ. Тэгэхээр ингээд энийг ингээд цаашаа дэлгэрүүлж ярих юм бол бас өөр бидний өнөөдөр хөндөж амжаагүй сэдв гарч ирнэ. Тэгэхээр өнөөдрийнхөө ойлголтоор би танд зүгээр 3 юм зүйлтэй та хүссэн үсээгөө таарлтна. Алинтай нь таарлдаг гэдгээ, алинтай нь таарлдаж амжаагүй байна гэдгээс бодороо заримтай нэг ингээ гал халуун хайртайгаа таарлдаж амжаагүй хүмүүс ч гэсэн байдаг байхгүй юу вэ гэхээр нөгөө айгу сорилттой харилцаатайгаа таарлдсан тэрэндээ эдгээчгүй нөгөө хичээл авч дуусаагүй болохоор нөгөө дараагийнхаа нөгөө гал халуун ингээл хараал дурладаг, хайрладаг бүх юм айгуугаа таардаг хүнтэйгээ төрөлдсөн. Тэр хүнтэйгээ таарлдаж амжаагүй. Тэр хүнтэйгээ таарлдаж амжаагүй болохоор нөгөө өмнө нь явагдах хэрэгтэй байсан, дунд нь явагдах хэрэгтэй байсан. Десертэд гэдэг шиг те зүгээр ингээд таарлдаад өнгөрж байгаагаараа гой ойлголтуудыг сурах байсан хүнтэйгээ ч таарлдаагүй. Тэгэл яг нэг хүнтэйгээ л ингээд таарлдаад нэг амьдрал дээр л гацаад тахаар тэр чинь нөгөө нэг бас хичээлч болдгоо, сургалтч болдгоо, эмчилгээч болдгоо явж байгаа тохиолдол бас байдаг шүү. Тэгэхээр нөгөө нэг хичээл хичээлээ сургалтаа аваад идэгчих юм бол тоо хоёр цаашаа хамт амьдрах ёстой бол дэлхийн ертөнд зугаалаа бүх замын чонгой засаад ингээд амьдрал орчин нөхцөл байдал ч үүсэт явна. Гэтэл тэрийгэ эдгээсний дараа танд илүү нөгөө одоо гал халуун хайртайгаа хамт амьдрах одоо тийм бэлэг танд бурхан бэлдсэн бол та дуусах ёстой цагт нь тэр нөхцөл байдал чи өөрөө цаанаасаа дуусаад тэгээд та автоматар өөр ингээд тэр хайрын гой бэлэг орж ирдэг те. За энэ зүйлүүдийг л ойлгох гэж хичээлээ. Ямар ч байсан хайр гэдэг сэдв бол хүн болгон ингээд мэдээд байгаа мөртлөө тайлбарлаж чаддаггүй, зааж чаддаггүй, тэг хүнд ингэж хайрл гэж хэлж чаддаггүй. Хайртай тэр хүний хайртай хүнийг харснаа те тэр хүн дурлцсан байхад өөр хүнд ингээд таалагддаггүй шүү дээ. Тэгэхээр ингээд бүх бурханч тайлбарлахад төвхтэй юм харилцаа. Угаасаа л энэ дэлхий дээр бүх хүмүүс хайрыг
сураал хайрыг мэдээл хайрлж сураал хайрлж ойлгоод төгс хайрлал эерэг энерги болоод бидний энэ амьдралын дэлхийн ертөнцийн амьдрах амьдралын даалгавар дуусж байгаа. Тэгэхээр мэдээж эн чинь хэцүү байх нь аргагүй, төвөгтэй байх нь аргагүй, эргэлзэх нь аргагүй, унах нь аргагүй, босох нь аргагүй тий. Гэхдээ энэ бүхэнд ямар ч байсан одоо юмс өөрчлөгдөж байгаа, энерги 900 мэдээлэл айгүй хөгжиж байгаа учраас хайрыг эдгэх аргууд баг багаараа гарч ирсээр байгаа шүү. Хайрын таринууд, хайрын дасгалууд, хайрын эдгээлтүүд, хайрыг чиглүүлж байгаа багш нар гэд маш олон гой боломжууд гарч ирж байгаа болохоор та амжаагүй ч таны хүүхэд амжаагүй ч ингээд дараагийн бид нарын ингээд үргэлжилж гарч байгаа энэ бидрээс үүсэж байгаа одоо амьд одоо бисүүд маань те ингээд илүү хайранд суралцаад явж байгаа. Би ч гэсэн суралцаад явж байгаа. Би ч гэсэн энд ингээд төгс олчоогүй. Миний сурж мэдсэн бүх зүйл туйлын үнэ, эцсийн үнэ биш. Энэ дээр өөрийнхөө мэдсэнийг, өөрийнхөө сурсныг холиод сүлээд авахын аваад хаяхын аваад цаашаа өргөжлүүлээрэ гэдэг үгийг бол би дандаа хэлдэг. За ингээд өнөөдөр надтай хамт байсанд маш их баярлалаа. Бараг хэдэн хэр утсан байд. Цагаас бол нэлээ утсан байх гэж бодож байна. Тэгээд өөрийнхөө хэмжээндээ ойлгомжтойгоор тайлбарлахыг хичээлээ. Ойлгосон нэг ширхэг нэг мөчөр ойлгосон л бол тэгээ хангалттай. Заавал миний ярианаас бүх дэлхийн ертөнцийн бүх одоо юг заавал мэдэх сурах албагүй. Нэг мөчрний ойлгохдгүй байсан нэг мөчрөө ойлгоод нэг юма бариад авцсан байна гэдэг л бол өнөөдөр бидний ингээ хамтдаа сууж байгаагийн гоё илрэл болж өгж байгаа. Өөртөөгөө л ажиллах хэрэгтэй юм байна. Баярлалаа гэсэн маань. За баярлалаа. Ингээ сайхан амарцгаагаарай. Маргааш тэгээ сайхан амралтын өдөр нэг сайхан унтаж амраад гоё энерги цэвэрлээд энерги босгоод те хайрын тал дээр дахиад бодож үзтэй бодож үз, мэдэрч үз. Тэгээд өнөөдөр сонсон зүйлээсээ гоё сурж авсан зүйлүүдээ бичиж тэмдэглэсэн ч болно те. Яагаад бол бид нар хайранд угаасаа суралцахад асар их биднэрт мэдлэг хэрэгтэй, мэдрэмж хэрэгтэй, ухаарл хэрэгтэй, кейс хэрэгтэй, зөндөө юм хэрэгтэй байгаа байхгүй юу? Хайлуулаа, гайхалтай яриалаа, талархлаа гэсэн маань. Баярлалаа уушаа гэсэн маань. Баярлалаа хайртай шүү. Хамгийн ингээд ярихад тайлбарлахад төвхтөө ингээд өөрөө дотроо ойлгоод байгаа мөртлөө бусдад тайлбарлахаар нэг утгагүй болдог сэдв гэж байдаг штэ тий. Тийм сэдв баггүй юу. Гэхдээ л айл ингээд байдаг чадлаараа тайлбарлахыг хичээлээ. Дахиад ч би тайлбарлаа. Дахиад ч би энэ хайрын тал дээр ойлгож байгаа зүйлүүдээ ярина, хуваалцахыг хичээнэ. Өмнө нь бол би хайрын тал дээр хуваалцахаас жоохон одоо санаа зовдөг байсан. Одоо би хайрын тал дээр ямар төгс эрдэмтэн цэцэн цэлмэн хүн болохоор би яаж хайрыг ярих юм бэ гэж боддог байсан те. Гэхдээ би одоо ингээд хайрын тал дээр өөрөө миний жор бүрэлдээд хайрын тал дээр олох юмаа олоод мэдх юмаа мэдээ, сурах юмаа сураад, идэгрээд, суралцаад ингээд ойлгоод явж байгаа гэж өөрийгөө одоо бол энэ өнцгөөс бодож байна л та. Тэгсэн учраас ингээд өөрийнхөө мэдж байгаа өнцгөөс тайлбарлах юунд буруутахгүй гэж гисэн одоо байр суурнаас хандж ийн хэм үү. Өмнө нь бол би хайр бол агуу штэ. Хайрын талаар би юу ярих юм бэ гэж би боддог байсан. Би тэгээ өөрөө ингээд тэ хүнийг хараад дурлаад мэдрээд бүр ухаан санаагаа алдаад одоо юу гэдэг тийм хайрыг бас тийм цай мэдэхгүй учраас яг тэр талаас нь ярихад бол надад одоо жоохон дутуу ярьчих үдэ гэж бодож санаа зовдөг байсан. За ингээд та нартай сайхан амарцгаагаарай. Баярлалаа. Хамт байсанд баярлалаа. Тэгээд би одоо YouTube channel дээрээ ерөөхдөө хөрхөн богинохон ингээд видео бас ингээд ойлголтуудыг англи хэл дээр хийж эхлэх гэж байгаа. Тэгээд би бол англи хэл дээр бүр төгсөрсөн. Миний англи хэл бүр ингээд айгу өндөр одоо оноотой бүр өндөр түвшинд очсон бишээ. Гэхдээ би бас энэ одоо сүнсний төлөө мэдлэг мэдээлтгүүнээ өөрийнхөө энергиэр бас бусдад түгээж, бусдад шеэрлж, бусдад хуваалцахыг хүсэж байгаа учраас ерөөхдөө англи хэл дээр мэдээлэлүүд оруулахыг хичээж байгаа. Тэгээд эх 7 хоногоос ч юм уу ингээд яг өөрөө бэлэн басан үедээ оруулаад явахаар та нар манаас намайг дэмжээрэй. Алдаа оноо байвал хэлээрэй. Бас алдаатай байна, ингэх ёстой байсан, ингэж яривал зүгээрээсээ ингэдэггүй ингэж одоо тий надаас илүү мэдлэгтэй, надаас илүү мундаг англитай хүмүүс тэгж магадгүй ямар ч байсан би үдэн би хүлээж авнаа. Ямар ч байсан би англи хэл дээр одоо дэлхийн хэл дээр бас мэдээлэлүүдээ оруулахаар хичээж бэлдэж засаж залруулж явж байгаа. Тэгээ миний бас нэг гой мөрөөдлүүдийн нэг байсан. Ерөнхийдөө ингээд маш олон бүр илүү олон хүнд хүрэхийн тулд ингээд гоё дэлхийн хэлээр ярих юмсан гэж бодчихсон. Хэл гэдэг дух холоо өнгө гэдэг асар хүчтэй, англи хэл өөрөө асар хүчтэй одоо хэл юм бэлээ. Тэгэхээр англи хэл дээр хүн ингээд ярьж байхдаа хүртэл хүний өөрийн дуу хоолой засагдаад явдаг учраас би бас өөрийн хэлийг маш их сонирхдаг. Маш гоё ингээд татагддаг. Тэгэхээр англи хэл дээр бас мэдээлэлүүдээ оруулахад бэлэн болж байгаа. За тэгээ та нар манаас дэмжээрэй. YouTube channel-ийн манаас одоо нэрийг бас шинчилсэн байгаа би.
Тэгэхээр та нар маань YouTube дээр бүх энэ хичээлүүд ордог учраас YouTube дээр гоо сэтгэлээ бичиж яваарэ. Тэгээ баярлалаа. Хайртай шүү. За би ингээд англи хэл дээр мэдээлэл оруулахаар янз янзын орны хүмүүсээс үзэх байх, янз бүрийн болох байх те монголчууд маань гэдэг шиг те та нар маань намайг дэмжээрэй, ойлгоорой, гой комент бичээрэй гэдгийг бас та нартай сануулъя гэж бодсон. За тэгээ сайхан амарцгаагаарай. Өнөөдрийнхөө бас энэ лайваас цаг гаргаад ярьж байгаа зүйлээс гой ойлгосон зүйлүүдээ бичиж тэмдэглэнэ үү, ухаарна уу, зүрх сэтгэлдээ шингээнэ үү, зүрх сэтгэл рүүгээ уусгаж оруулна уу те ямар нэгэн байдлаар нэг матгаад аваарай л гэж гуймаар байна. За та нартай хайртай шүү. Сайхан амарцгаагаарай. Дараагийн лайв буюу энерги ба чакра нэвтрүүлгийн 82 дахь дугаараараа уулзцгаая. Сайхан амарцгаагаарай. Мундаг шүү. Сайхан байлаа гэсэн байна. Мундаг байлаа. Сайхан амьдарч чухал гаргалгаа байлаа гэлаалаа гэсэн байна шүү дээ. Хүмүүсийн комментиг ингээд уншихаараас айгүй гоё ойлголт авч байгаа шүү дээ. Дараагийн мэдээллийг тэсийн ядуу хүлээнэ гэсэн байна. Сайхан амраараа багшаа гэсэн байна. Баярлалаа. Сайхан амраараа. Өнөөдөр гоё ажил дээр оройтж байгаа. Өнөөдөр ажил дээрээ жоохон оройтч юм хийж агаад маргааш сайхан амрах төлөвлөгөөтэй байгаа. Сайхан амраарай бүгдээрээ гэсэн байна. Баярлалаа агшаа сайхан амраарай гэсэн байна. Тэгээ саяны энэ лайваас саяны энэ хичээлээс ойлгосон юм а бас комент олгож үлдээвэл надад бас айгүй гоё олзуурах хууштай байна. Тэгэхээр яг одоо үлдсэн энэ яриаг сонсож байгаа хүмүүс саяны хичээлээс би нэг энийг ойлгочлоо гэд бичээрэй. Бид нар бие шеэрлж хуваалцах үүрэгтэй шүү дээ, тэ. Тэгээд ингээд бичээд үлдчихээр нэг хүн нэг өнцгөөс харснаа таны бас ойлгоогүй өнцгийг, таны ойлгосон өнцгийг анзаараагүй өнгөрөөцсөн байж болно шүү дээ. Тэгэхээр таны тэр комментаас бас гоё хичээл гарч ирнэ шүү. Дэмжлэг гарч ирнэ шүү, тэ. Дэмжнэ гэсэн байна. Дэмжнэ дэлхийн өнцөг болон бүрт байгаа монголчууд үзнэ гэсэн байна. Баярлалаа. Танаар гэмтлийн онцлуулж болох уу гэсэн байна. Ерөнхийдөө бол энергийн онцлогоонд ороод амьдралын кодны онцлогоонд орохоор ингээд сэтгэл зүрхний энерги зүрхэн үрдний хүрд ямар агаан гарч ирдэг, зүрхэн үрдний гомдол энэ төр гарч ирдэг. За тэгээд би бас цаг аваад үзүүлээл одоо яг өөрийнхөө үзлэг хийдэг аура энерги амьдралын код бичгээ ивэрэл энийг бас өөрийнхөө одоо өнцгөөс өөрийнхөө чадвараар онцолж байгаа. За тэгээд бас өөрийнхөө аргаар эмчилж байгаа. Гэхдээ ингээд хайрын эмчилгээг бол хүн өөрөө л хийдэг эмчилгээ л дээ. Энийг ингээд за энийг хүнийг ингэж хайрл ингэж битээ хайрл гэдгийг бол хүн цаанаас нь хийж өгдөг эмчилгээ бол бас биш ээ. Хамгийн гол нь уучлах гинэ. Тийм шүү. Уучлж ийж бүр зүгээр нэг уучлах биш те. Зүрх сэтгэл сүнсээрээ уучлж ийж яг уучлал гэдэг юм чин гарч ирдэг байгаа байхгүй юу. Зүгээр нэг худлаа хоосоо уучлж чаар бас уучлал биш. Тэр чин бас нэг гэмтэл бас нэг би чамайг уучлсан мэт чи намайг тэгстэй гэдэг бас нэг би биеийг хатгах юм болоод байгаа байхгүй юу. Сүнс зүрх сэтгэлээрээ уучлаад бүр яс мах идээрээ уучлсан хүн бол жинхэнэ өөрөө ч тайтгарч байгаа, хажууд байгаа хүн нь ч тайтгарч байгаа те дугаар бүрийг нь нөхөж үзэж байгаа. Яг л надад хэлээд байгаа юм шиг хүлээн зөвшөөрдөг. Хэрэгтэй мэдээлэл өгдөг шүү гэсэн байна. Баярлалаа. Танд мөнгөө хонх гэсэн аятан байна. Өөрийгөө л ойлгож сурах хэрэгтэй байна гэсэн байна. Тийм шүү. Тэрийг ойлгосон байна те. Энэ ингээд тайран сэдв бүр гоёорч ярьж болж байна уу тий. Би ингээд дараагийн лайваар энэ хайртай холбоотой сэдв ярих болгондоо улам илүү хичээж, улам илүү бүр төвлөрж, улам гоёор ярихыг хичээх болно. Би ч одоо ингээд энэ сэдвээс жоохон жирэгч жагаад ярьж байгаа шүү дээ. Гэхдээ л миний хувьд бол ингээд айгүй гоё чаддаг мэддэг бүх юма гаргалаа. Би YouTube дээр ингээд өмнө нь хайрын тал дээр зүгээр гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын энерги талаас нь ярьсан байхгүй юу. Юу гэхээр миний өөрөө одоо мэдж байгаа зүйл бол хүн өөрийгөө олох, өөрийн амьдралаа одоо амьдралын зорилгоо болоод өөрийгөө хайрлж өөрийгөө эдгэх тал дээр одоо би илүү боловсрдаг гэх юм уу би тэр тал руугаа илүү чиглэлсэн. Тэгэнгүүт ингээд хүнийг өөрийг нь онцлоод өөртөө ажиллах тэр мэдээллийг нь гаргаж өгөөд энергиг нь засаад ингээд эмчлээд явдаг. Хайрын тал дээр би энерги талаас нь тайлбарлаж ирсэн байхгүй юм. Эхнэр нөхөр хоёрын энерги ялгаа гэдэг тал дээр тайлбарлахад бас нэлээд ингээд гогцоонууд гарч исэн. Яг хайр, яг гэр бүлийн харилцаа гэж би ингээд яг барьж авч ингэж ярьж байгаагүй. Яад бол эн чинь бүр ингээд асар том өргөн үрээтэй маш том зүйл байна л да. Энтэй холбоотой маш олон зүйлүүд байгаа учраас шууд нэг өнцгөөс ярихад бас төвхтэй байдаг. Гэхдээ ингээд бид нар ингээд нэг нэгээр нь шавхаал те нэг нэгээр ингээд шувтраал нэг нэг сэдвээр ингээд шувтраад байвал эн чинь бас ингээл юу яана л да. Ингээл задраал ойлгогдоод бас ингээл илүү гоё ингээл юу яана л да. Гарч ирнэ л дээ. Тэгэхээр ингээд ярилцаад ойлгосон зүйлөө хуваалцаа ширлэн гэдэг бол аюул чухал байгаа. За өөрийгөө сурах хэрэгтэй мэн гэсний дараагийн комент нь болохоор би зовоод байна гэж бодоод байсан чинь амьдралынхаа хичээлдээ суугаад явж байгаа юм байна. Тэндээсээ юмаа суралцаад явж байгаа юм байна. Яг зөв. Яг энийг ойлгосоо гэж би бүр үнэхээр бодоодсэн. Зовлон гэж харах юм бол өвчлөөл, өвчин гэж бодоод өвчлөж
ичих юм бол та тэгэл тэрэн дээрээ трама үйл үргээл ачаачин бүх зүйлүүд нэмэгдээл за тэндээсээ гэмтэл аваад бүр цааш явдаг байгаа. Өөрийгөө хайрласан хүнд бүх бэлэг ирдэг гэж ойлгосон гэсэн байна. Баярлалаа. Бэлэг бол байдаг те. Угаас энэ бол үнэ. Уучлж хүлээмжшөрж ойлгож ухаарах чухал юм байна да гэсэн байна. За сайн байна. Уучлаад дараа нь 50 болдог шүү гэсэн байна. Тэр штэ уучлахаар ингээд тавираад, тайвшраад мэдгэдэггүй ойлголт нэмэгдээд өөрөө гой суралцж байгаа шүү дээ. Тэр хүн чинь ингээд таныг ингээд агуу ингээд зовоогоод одоо хань ажилтсан зовоож байгаа нь та өөрөө ингээд тэр олон зовлон дундаас хамгийн сүүлд нь уучлал сураад уучлчихлаэр та өөрөө айгүй том хичээл суучих байгаа байхгүй. Та хичээлийнхаа сургуулийнхаа хамгийн том сэдвийг үзчихэж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн уучлагдаад өршөөгдөд ивээгдээд азтай байгаа юм биш. Харин уучлал сурж байгаа та асар азтай байгаа байхгүй. Энэ л бүр амар чухал. Өөрөө өөрийгөө эмчилж болох юм байна. Эмчилгээний олон оргуудыг хуваалцаараа баярлаа гэсэн байна. Окей. Би одоо энэ хайрын тал дээр гэмтэлтэй хүмүүсийн хайрыг би ч одоо гэрийн энергийг засаараа, өөрийнхөө авраг засаараа, өөрөө тарин ушаараа, ажил төрлөө ингэж даатгаараа, амьдралаа даатгаараа гэдэг тал дээр илүү их зөвлөгөө өгдөг шүү дээ, тэ. Энэ 2025 он бол хайрын энерги 9 тонны чичиргээтэй маш олон хайрын сахиусны тэнгэрүүд энэ дэлхий дээр ирж байгаа жил гэдгийг би тайлбарсан. Тэгэхээр би хайрын талах хайраас авсан гэмтлүүдийг яаж идэх талаараа чад хатгаараас зөвлөгөө, мэдлэг мэдээлэл оруулахыг хичээх болно. Энэ жил бол би бүр хайр гэдэг зүйл дээр үнэхээр төвлөрч чадж байгаа. Сайн уу 34 нас хүрж байна. Одоо батал хайртайгаа таараагүй л байна. Оройтож таарах юм болов уу гэсэн байна. Болно. Та нөгөө заавал залуудаа таарах албагүй, заавал ингээд дундаж наснаас таарах албагүй. Зарим тохиолдолд айгүй ингээд насны сүүлч таарч болдог. Гэхдээ 34 нас гэдэг бол ер нь бол тэ ямар нэг тийм оройтоод гансраад ингэсэн бол нас бол бас биш. Гэхдээ та нөгөө нэг эдгэх хэвээр суралцах хэвээр зүйлээ туулаагүй байна гэсэн үг. Хөвчлэн суралцах хичээлээс аваагүй байх үед бүр ингээд аль алинтай таарахгүй яваад байх тохиолдлууд байдаг. Та нөгөө суралцах юмаа ингээд сураатай ингээд зөрөгтэй алхам хийгээд нөгөө дундаж ингээд хайранд чинь бэлдэж өгөх харилцаанууд гэж байгаа даа ш зүгээр нэг тааралдаад өнгөрөх зүгээр нэг уулзаад үерхэд нэг хэсэг хугацаанд хамт байж байгаа салах харилцаа байгаа. Тэр харилцаануудаа зүгээр айхгүйгээр оролцоод айхгүйгээр саналыг хүлээж аваад болцож үзээд, уулзаж үзээд, ярилцаж үзээд те ингэснээр таны яг жинхэнэ нөгөө хайранд бэлтгэл сургалт чи одоо явагдаж эхлэхээр танд илүү ингээд таарах тэр магадлал хугацаа чи илүү ойртноо. Тэгээд өөрийгөө та өөрөөсөө асуух хэрэгтэй. Би ингээ хайранд өөрөө бэлэн байна уу гэж зарим тохиолдолд хүн өөрөө блоклцсон байдаг. Юу гэхээр би хүнд хайртай болохоос айж гин, би хүнтэй хос болохоос айж гин. Ямар нэгэн хайр мэр гараад ирээсээ хүсэж байгаа юм шиг мөртлөө өөрөө дотор айгаад байдаг. Тим гэмтэл байх үед бас хүнээс ингээд зам нэгддэггүй. Тэгэхээр танд тим гэмтэл байж магадгүй. Тим гэмтэл байх юм бол одоо би хайрыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна тий. Одоо би хайр бол миний хувьд мөнхийн сэдэв байж болох юм байна. Би хайрыг авахтаа бэлэн байна. Тэр хайраас ямар ч мэдрэмж авсан тэр надад аль аль нь хэрэгтэй байна гэдгийг би ойлголоо гэд өөртөө хүлээн зөвшөөрөөд бодоод өөртөөгөө ярилцахаар нөхцөл байдал бас өөрчлөгддөг байгаа. Баярлалаа би байнга сонсдог гинэ. Сайн байна уу? Ойлгоо суралцаад идгээд явж байна. Баярлалаа шүү агшаа гэсэн байна. Маш их баярлалаа. Залбирлын хичээл эхэлсэн үү гэсэн байна. Тэрвээ сарны залбирлын хичээл эхэлсэн. Нандаас бүгүй манай найз ороод ирсэн байна. Хайртай шүү найздаа. Сүүлд уулзаад зөндөө олон зүйлийг бие биедээ ойлгуулж, ухааруулж, ярилцсаж, бие биенээ эрч хүч авсан шүү гэсэн байна. Найзтайгаа хамгийн сүүлд Монголд ирээд найзуудтайгаа уулзсан. Тэгээ найзуудтайгаа уулзаад миний одоо Нандас бүк гэдэг миний хайртай, яг надтай адилхан гал энергтэй найз маань байдаг. Тэр найзтайгаа уулзаад сэтгэлээ илчлээ, сурж байгаа зүйлүүдээ хуваалцаад тэр маш гоё энерги авсан. Би эндээ нэг юм энерги өгөөд уулзаад нэг энерги өгөөд засаад залруулад ингээд нэг хөөхөн загнахгүйгээр, гимтэхгүйгээр, зовоохгүйгээр би биегээ сайжруулдаг, би биегээ ойлгож чаддаг гоё найзууд байдаг штэ. Найзуудын хувьд ч гэсэн адилхан штэ. Зарим нь бол ингээд амар таныг доромжлоод, гомдоогоол, загнаал, буруутгаж танд юм ойлгуулдаг байхад, зарим нь бол амар хөөхөн сонсоод, туслаад, хамтдаа ингээд тэр ачаагч өөрлөцөө танд ойлгуулцдаг тий. Миний хувьд бол одоо миний найз бол яг тэгдэг найзууд юм нэг байгаа. Хүнийг хайрлаж, халамжилт тусалж дэмжиж явхад тодорхой цаг хугацааны дараа тухайн хүн маш их өөрчлөгддөг гинэ. Тийм шүү. Яг санал нэг байна. Хайраар юу ч болгож болох юм байна гинэ. Окей. Наач юмс гоё өгүүлбэр шүү. Наадах чи харин бас айгуугаа мэдэрсэн. Хайраар нэрээ юу ч хийж болох юм шүү дээ. Хайр гэдэг чи ич хэд юм байна шүү дээ. Хайрын энэ уучлал, өршөөл, нэгүсэл гэдэг энергиэр ч одоо хүн чинь ямар хөгжиж, боловсрж, дүр төрх, байгаа байдал, эрдэм мэдлэг бүх зүйлээ ямар гоё өөрчилж болох юм бэ?
хайран ингээд ухаангад дурлаад бүр ингээд үнэхээр хайрандаа автцсан хүн бүр ингээд зүгээр урдаа байгаа саадагч олж хардггүй. Урд нь ангал байсан ч ангалыг ч олж харахгүй. Яагаад гэвэл тэр хайрын энерги чинь бүр ингээд далаацтай өөрөөс нь бүр ингээд гэрэл гэгээ шиг цацарч идэг тий. Гэрэл гэгээ шиг цацраад ингээд танихгүй хүн харсан ч тэр хүнээс гоё мэдрээд энэ хүнд дорлцсон юм уу гэдэг мэдээд идэв шүү дээ. Тийм энерги юм байлээ. Тэгээд тийм гоё энергийг бол хүн чинь ингээд бусдтай гоё ингээд харамлахгүйгээр түгээж, цацаж, ярилцаж, хуваалцаж те ингэж явах хэрэгтэй байлээ. Тэрийг ингээд нэг юм одоо хүнд гоё хайртай болсон хүн хайраа ярьсан чинь нэг бусд нэг гэмтэлтэй хүмүүсээ сонсчоороо тайгаад идэж. Яа надад эзэн нэгэн цаг салдандаа ээдэ мэдгүй ч ч хөөрж ин доо нүд чи хаалттай энэ да салхаараа яана гэдэг ингээд хүний өмнөөс айгаал те хүний өмнөөс нөө айгуугаа гэрэл гэрэн цэцэрсэн байгаа хүнийг хаагаал боогоол нөө муха хар утаагаараа бүчиж аваал те тэгээд идэг. Үгүй тэр хүнийг ингээд тултал хайрлаад тултал тэр хайрын мэдрэмжийг авч байгааг нь зөвшөөрөлтөө хүлээн зөвшөөрөлтөө тий тэр хүн чинь тэрийг угаасаа авах гэж төрсөн байхгүй юу тэр хүн чинь энэ төрөлдөө угаасаа хайрын мэдрэмжийг цацруулах гэж мэдрэх гэж нэг удаа байна уу хэдэн удаа байна уу үрд байна уу хамаагүй ямар ч байсан тэр хайрыг мэдрэх гэж төрсөн учраас тэр мэдрэмж нь угаасаа тэр хүний өмч байхгүй юу тэгэнгүүт өөр хүмүүс ингээд яагаад идэж тэ өмнөөс нь ёо бурхан битээ хайраас айдаг шүү гэж мэгэл хайр дурлал гоё шүү гэсэн байна тийм ээ гоё авах юм ихтэй өгөх юм ихтэй маш талаацтай мэдлэг маш талаацтай ойлголт гэх юм уу маш талаацтай сургалт бидний хамгийн том даваа штэ тий тэр хайрыг гоё ингээд идгээгээ дэмжлээ тайртай унтагаа тааралдаад хамт амьдрна гэдэг бол ерөөл тхиим бол та энэ амьдралын бүх хичээлүүдэд үнэхээр гоё хөнгөн давах болно гэтэл та тэрийг нөө идгээж чадахгүй ойлгохгүй зовоод уйлаад унжаад хараагаад өрөөгөөд явбал таач энэ амьдралынхаа зорилгыг ойлгохгүй нөгөө хүн чинь зорилгоо ойлгохгүй аль нь тэгээ яахаа мэдхгүй гацчихдээ штэ тэгээ гацсан хүмүүс чинь нөгөө амьдралаа яах вэ гэдэг ингээ яваад идэг болчдаг за ямар ч гэсэн энэ сэдвэрийг хэдүүлээ ингээ зогсохгүй дахиад гой хайрын талаар ярилцж байна за дахиад гой хайрын талаар би ингээд сурж мэдж байгаагаар далаацтай миний ганц чаддаг юм бол ингээд бүр ингээд юу ч нуухгүй гой далаацтай хуваалцаж чаддаг зам маань байна тийм болохоор та нар маань ч гэсэн гоё чөлөөтэй хуваалцаарай. Сайн байна уу агшаа 2025 оны Тэргэл сарны групптэй орж чадахгүй байна. Туслаач гэсэн байна. Одоо групптэй хүмүүсээ аваад бүртгээд аваад зэгцлээд манад туслахуд бүх хүсэлт явуулсан хүмүүсээ шалгаж үзээд одоо бүх юм байна уг нь одоо дууссан сайхан зэгцэрсэн гэж бодоод байгаа. Тэнгүүд хүмүүс маань ороогүй байна л гэдэг юм. Хүсэлт нь ирээгүй хүмүүс үлдчихдэг юм уу? Эсвэл баримтаа чатаар явуулаагүй болохоор үлдсэн байгаа даах. Нөө манад туслах маань баримтаа чатаар авж байгаа хүмүүстэй линкээ явуулаад линкэн дээр хүсэлт дарсан үнэ аппров тэгэл авдаг. Яг тэр зарчмаар ажиллаж байгаа шүү дээ. Өөрхөн амтэн тэр хүн чинь тэгээд даалгавар өгсөн байгаа шүү дээ. Тэнгүүд тэр нь нөгөө нэг яг ингээд ирэх ёстой юм нэрээгүй авах ёстой юм авагдаагүй болохоор ингээд зарим нэг хүмүүс хоцорсон байх шиг байгаад байна шүү. Хантай хүмүүс айдаг байхаа да хайраас гинэ. Тийм гэр бүлийн харилцаатай хүмүүс хайраас ай штэ. Гэтэ ер нь айсан айгаагүй хайр гэдэг юм чи айснараа тохиолдохгүй байгаа л те айхгүй байснараа тохиолддог юм бас биш л те. Тийштэй тийм хүмүүс байдаг ядаргаатай тэрийг нь ярихаар би хүлээн зөвшөөрч чаддгүй уурладаг тэр үед нь яах вэ гинэ. Одоо ер нь бол уурлаад үл ойлголцох бол бидний арга зам биш юм байлээ л дээ. Бид нар бол зүгээр за энэ хүний хувьд л энийг ингэж хүлээж авч байгаа юм байна. Ойлгох цаг болоогүй юм байна. А тэр хүн ч гэсэн уурлж байгаагаараа таныг бас нэг байдлаар сургаж байгаа юм байна. Зааж байгаа юм байна гэж хүлээж аваад аль болох би амьдрах хэрэгтэй, би сүнсээ өөрөө чиглүүлэх хэрэгтэй. Тэгээд бусад хүмүүсээ сонсох юмаа сонсож мэдэх юмаа мэднэ. Гэхдээ сонголт буюу хамгийн сүүлийн хэсгийг бол та өөрөө сонгоно гэдэг бол хэзээ ч мартаж болохгүй. Би ч бас хоцорсон байгаад энэ сард орсон гэсэн байна. Харин ингээ хоцорсон гэдэг хүмүүсийн мессеж чат ирээд байгаа юм. Яагаад ч байгаа юм бол ингээд хүсэлт явуулчаад хүсэлтээ авахгүй очроод байна уу? Эсвэл хүсэлтээ явуулахгүй очроод байна уу? Эсвэл нөө чат нь нөгөө зарим хүмүүсийн чат скам дотроо ороод уншигдахгүй очроод байна уу нэг тиймэрхүү асуудлууд гараадах шиг байна. Би ч юм бол одоо байнга шалгаал аваад хүмүүсээ аваараа зэгцлээрээ гээл нөгөө хүмүүс зэгцлээл одоо их л сайхан зэгцрээл яваад байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Зарим хүмүүсийн чат нь ингээд харагдахгүй байгаадах шиг байна. Нөгөө юм бичээлээдэг манахаас ингээ харахгүй байгаа юм те. За ямар ч байсан ороогүй бол ингээ чат бичээ зураг явуулаад ингээ хөө энд байж шүү ингэж шүү гэдэг нь асуудлаа хэлж агаад группт ороорой. Уншихгүй болохгүй нэ гэдэг нь харагдахгүй байгаатай холбоотой байгаа шүү. Тэрнээс шууд би чи ажилдаа орцсон туслах маань ажиллаа хийгээд хоёулаа хоёр талаас аваг нь хянаар шалгаал яваад байгаа. Филиппинд авах хугацаанд бол яг харж чадаагүй өдрүүд байсан. Хичээлтэй. Тэг яг тэр үедээ
үнэхээр нөгөө завгүй байгаад би жоохон анзаарч чадахгүй байгаа шүү уучлаарай гэж дуучлахгүйгээд пост оруулж ирсэн шүү дээ. За ингээд сайхан амарцгаагаараа та нартай хамт байхад гоё ялаа. За энэ бол миний нөгөө хамгийн дуртай дуу гэж яддаг шүү дээ. Ингээд сонсохоор бүр ингээд уйлдаг, гоё мэдэрдэг тэнд байгаа. За энэ дуугаа 50-га сүүлийн комментуудаа уншиж байгаа. Тэгээд лайва дуусгая. Та нар энэ Google-тэй киног мэдгүй Final Fantasy гэдэг энэ бүр үнэхээр гоё хүүхэлтэй кино нэг жоохон багт гардаг байсан. Тэгээд энэний дунд аягүй дуртай. Чи ингээ миний дууг дуулах болгонд би тэр тайзан дээр ингээ өөр хороо байдаг гэж байгаа байхгүй юу? Чи миний үгсийг хэлэх болгонд чи миний талаар үг хэлэх болгонд би тэрийг ингээ сонсож байгаадаа баярлдаг те. Чи над руу инээмсэглэж байхыг би харсан. Ингээд инээмсэглэж байхыг харсан. Энэ үннөө эсвэл зүгээр л инээмсэглэл байсан уу гэдэг дууных нь үгийг орчилж байгаа шүү. Чи ингээ үргэлж миний зүрх сэтгэлд хамттай байсан те. Чамд зориулсан миний сүүлчийн шүн яг л хуучин дуунуудаа дахиад сонсож байгаа, хайртай хуучин дуугаа дахиж сонсож байгаа юм шиг тийм мэдрэмж байсан. Чамтай хамт байх сүүлийн шөнө минь магадгүй тийм биш гэдэг амар сонирхолтой те. Хайр чи юм. Надад энэ чинэг шиг таалагдсан гинэ. Чи над руу ичингүрж яаж харж ирсний чинь санаж байна. Чи хизээ нэгэн цагт энэ бүхнийг мэдэрсэн үү? Чи битэрийн зүрх сэтгэл хамт байсныг мэдэрсэн үү? Би чиний царайг гомдсон байхыг харахыг хүсэхгүй байна гэж байгаа байхгүй юу? Би чиний нүдийг ингээд доошоо гонигтай байхыг хизээч харахыг хүсэхгүй байна. Би ингээд чиний төлөө байж чадна те. Би чамайг зүгээр л мөрөөдөж байгаа биш. Чи миний мөрөөдөл дотор байнга байдаг юм хайрын доо шүлэг бүр үнэхээр агуутай бүр хин ингэ зохиочдаг байна гэмээр. Хайрын талаар ярьсан чинь хайрын тухай дуу сонсон ч аягүй гоё ягаа зү. Бүр орчилж байгаа үедээ би чамайг өөртөө ойр толгой хүсэж чинь гэж байгаа байхгүй юу? Нэг өдөр гой дуу орчуулж өгд юм билүү гинэ. Мөнгө төлсөн баримтаа явуулсан гинэ. За тэгвэл та одоо чат хичээд өгөрөө одоо сайн харуулдаг. Хайрыг ингээд хуваалцж болдог гэж үздэг байхгүй юу? Хайр гэдэг энерги ингээд амар хүртээмжтэй. Тэгэхээр ингээд хайрыг ингээд хүнтэй танд ингээ хангалттай хайр авах юм бол амар олонтой хуваалцж болдог гинэ. Найз нөхөө, ээж аав, гэр бүл, эргэн тойрныхоо бүх хүмүүстэй ингээд гой хуваалцж болдог. Тэгэхээр ингээд чи надтай хайртай хүнтэйгээ та хайрыг хуваалцахыг хүлээн зөвшөөрж гинөө те? Та нөгөө тэр хүндээ хайрыг өгөхийг хүлээн зөвшөөрж гинөө эсвэл хүлээн зөвшөөрөхгүй нөө гэдэг ч юм бас аягүй чухал. Нөгөө үл өөрийн харилцаа гэж бодож байгаа харилцаанд хүмүүс ихвчлэн хайраа хуваалцахаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоор үл өөрийн харилцаанууд илүү их гарч ирдэг. Юу гэхээр хайр дотор нь байгаа, хайр хүсэж байгаа, халамжилмар байгаа ингээд инхрэлмэр тийм зүйлийг хүсэж байгаа мөртлөө тэр хүнтэй хуваалцахыг та хүлээн зөвшөөрөхгүй байгаа байхгүй яа. Тэгвэл та тэр хүнийг өөрийгөө гэмтээсэн гэж бодож байгаа болохоор гэтэл нөгөө хамгийн ихний эдгэрэлтүүдийн нэг хэсэг нь хайрыг
хуваалцгаа хүлээн зөвшөөр өөртөө байгаа хайраа хуваалцахыг хүлээн зөвшөөрч чадах юм бол тэр хайр чи үржигддэг гэж үздэг. Одоо хуваалцаал байх юм бол хайр улам том болол идэг, хайр улам ингээл дэлгэрэл идэг, хайр улам ингээл хөгжөөл ингээд томроод байдаг гэж үздэг. Тэгэхээр нөө бидний хувьд бас нэг гоё ойлголт нь хайрыг хуваалцгаа хүлээн зөвшөөрөх ёстой юм байлээ. За ингээд сайхан амарцгаагаарай. Гоё дуртай дуугаа сонсоод жоох хэдэн минут сатарчлаа. Баяртай сайхан амарцгаагаарай. Дараа уулзцгаая.